хүмүүсүүдийг ингээд зураад эхэлсэн чинь маш гоё яг ингээд хүн ямар ч хүн ер нь ингээд мандлыг зурхтаа төвлөрөл тэр чигтээ очичдаг. Нэг цэг тавилаа. Дараагийнхаа цэг юу өөр юм цатарах маа та. Тэгээ нөгөө чинь ингээд зураад ингээд гоё дүрс гарна штэ тий. Тэгэнгүүт тэр дүрсээ хараад бүр баясан заяа. Дараагийнх нь ямар болох вэ? Ингэж бүр донтож орж зурдаг байхгүй. Миний хувьд. Ер нь гэхдээ өөр мандал урлаачдыг ч гэсэн сонсоод яг л тийм төвхтэй юм бэл. Өөртөө төвлөрөх гэсэн. Өөрийгөө одоо тэр бясалгал руу оруулах гэсэн. Өөрөө тэр тайвширлыг мэдрэх гэсэн гэж хэлж байгаа байхгүй ихэнх мандал руу орсон юмс. Тэр тайвширлыг жинхэнэ утгаар нь өгч чаддаг мандлыг хүн өөрөө зурхана. За хүнээр бүтээлх гэх нь бас нэг өөр утгатай байдаг тий. Тэр хүнээр бүтээлгэн гэдэг нь одоо жишээлбэл миний хувьд за өөр хүмүүс одоо яг нөгөө зургийн чиглэлээр төгссөн тэд нар бол нэг зураг арай өөрөөр хардаг баг. Миний хувьд болохоор мэдрэмж нь юу гэж ордог гэхээр нэг хүнд би одоо сарнагийн мандлыг зурлаа гэж бодъё. Тэгэхэд чиний энерги рүү би шууд өөрөө яваад орчдөг. Бараг тэр хоорондох дээдсүүдтэй нь уулзсан заяа. Тэгээ жинхэнэ утгаар нь тэн дээр миний бөгөөд миний амин сүнсний энергийн хамгаалт тэн дээр явагддаг. Одоо манай монголчуудын энгийн хэллэгээр бол энэ нөгөө шившлэгтэй юу гэж асууад байдаг шүү. Жинхэнэ амьд бүтээл тэнцээ урлагддаг байхгүй. Жинхэнэ шившлэг явна бөгөөд тэр хүний одоо энергийг би мэдэрнэ. Одоо жишээлбэл хэн бэ гэдэг өөрийгөө олох гээд явсан маань амин сүнстэйгээ нийлбэл гэсэн юм бэл. Одоо миний ойлголтоор тэр байхгүй. Тэгэнгүүт л амин сүнстэйгээ одоо хамтдаа тий нэгдчихээр би юу хийх гээд байгаа гэдгээ бүр маш сайн ухаарч байна. Тэр өөх дээдсээс тустай. Мэдээж өөх дээдсийн юмнуудыг сонсдог хүн бол байдаг. Гэхдээ амин сүнсээ сонсон гэдэг бол бас нэг өөр хугтуунуудад ирсэн гэж хэлэх юм уу тэрийг ойлгосон. Тийм бэ. Мандаланы тухай ярина. Мандала бүтээдэг бүсгүйтэй гэдэг явуулсан алтан туяа гэдэг. Тэгээд алтан туяа бид нар 2022 онд танилцчихсан. Тэгээд биднээс хойш хамтдаа сураад, өвгөний хөгжлийн сургалтаар хамтдаа сураад, хамтдаа ментор гэж явж исэн. Тэгээд сүүлийн үед алтан туяагийн постын, фейсбુકийг харахаар маш гоё мандала хийдэг болсон байгаа. Тэгээд тэрэнд миний бүр ингэ нүдөнөө би бүр ингэ амар сурах юмсаа гэж бодоод байж идэг. Тэгээд алтан туяа өөрийгөө танилцуулаад өвгөний хөгжлийн менторс яагаад мандала зурдаг болчихвол тэрийг гоё хуваалцаач. За бүгдэнд нь сайхан өдрийн мэнд хүргэе. Тэгээд за сарна автоёр бол яг нэр 22 оноос хамтдаа суралцаж ирсэн хоёр тий. Хууны хөгжил рүү орж исэн. За тэрнээс өмнө алтан туяа өөрийгөө нэрээ танилцуулах шууд явах гэж цаадчих. За би ч одоо Дорногов аймгийн Замуу цөмд нөхөр хоёр хүүхдийн хамт ингээд амьдраад байжээ. За алтан туяа анх ерөн ягаад хууны хөгжил рүү орсон гэхээр нөгөө л нэг эрэл хайлт буюу юу гэх юм те хүмүүс ярьдаг штэ өөрийгөө олох гэдэг. Тэр зарчмаар л ер нь явсан да. Ер нь тэгэл ямар нэг юм хийх гэж ер нь байнгын хизэнээсээ л ер нь оролдож явсан юм билээ. Жишээлбэл одоо бизнес дээр ч юм уу те. Нэг тоглоомын газар ажиллах гал юу гэдэг одоо нэг дэлгүүр ажиллах гал ч юм үзэн тэгээ тэр нөгөө бүртгэлүүд чинь дандаа. Тэгээ нэг ажилд орно. Тэр ажил нь биш. Миний хийх юм ерөөсөө биш. Тэрэндээ тааламжтай биш. Тэгэл нэг тийм одоо ингээд бодох нэ одоо нийгмийнхаа одоо энэ хүрээллийг дагаал ухамсаргүйгээр л нэг тий. За өнөөдөр нэг юу гэдгийг байртаа болчих юм, машинтаа болчих гэх тийм жижигхэн бодлын тунд төөрөлдөж л амьдэрсэн үед байхгүй. Тэгээд алтан туяа яасан гэхээр 19 онд хамгийн би чи 2 хүүтэй байхгүй. Тэгээд 19 онд хамгийн сүүлд төрөөд за тэгээд төрсэн эмэгтэй ч нэг хүүхдээ хараад гэртээ яж байгаа шүү дээ. За тэгүн гэтлээ цаад чинь нэг мөнгөтэй холбоотой юм. Яаж одоо гэртээ яж аваад мөнгө олох уу гэдэг юм руу орж байгаа шүү дээ. Тэгэл анх Моникагийн подкастыг сонсч эхэлчихсэн. Ингээд хөвний хөгжлийн сургалт руу орж эхэлсэн байхгүй. Тэгээ одоо бидний хамтдаа найзалч нөхөрлөд явсан Болор туяа гэдэг менторыг хөвний хөгжлөөр суралцдаг хүмүүс бол бүгдээрээ мэддэг байх тий. Болроо маань анх та ингээд суралцаал өөрчлөгдөж байгаа тэр өөрчлөлт нь харагдаал тэгэл би дагаал ороод тэндээс энд яг нөгөө миний хайгаад байгаа юм байна гэдэг. Тэр мэдрэмжээр л нөгөө хүүхдээ хараад нөгөө нэг цалинтай ээжийн 50,000 сууж исэн чинь гинт 3 сая хөтөлбөрт өсрээд орсон байдгийг. Тэгээд л энэ ерөн зам л эхэлсэн дээ. Тэгээд тэр жилээ ингээд тэр жилч ингээд сураад дараа нь хууны хөгжлөөр 9 сард бас хууны хөгжлийн нэг юу байдаг юм сургалт байдаг. Тэрэн дээр би багшилсан. Бас нэг 3 4 сар багшилсан байдаг. Тэр маань харин намайг бүр ингээд гоё дээшээ нээж өгсөн байдаг байхгүй. Ер нь бол хуучин таньдаг танилуд маань бол алтан туяа юу гэдэг гэхээр юу ч дуугардаггүй юу ингэж хүний өмнө гарч ярих байтугай тий өөрийгөө илэрхийлдэггүй тийм эмэгтэйсэн байхгүй. Тэгээд суралцаж ирснийхаа дараагаар ингээд сүүлдээ хувийнх дээр багшилж эхэлсэн. Дараа нь хэдүүлээ чинь 23 онд нөгөө менторийн хөтөлбөр заалагтаа тий бид чинь ингээд хамтдаа суралцаад за тэгээд ментор хийгээд 2 жил бас
актив менторлоод явсан байдгийн. За тэгээ менторлоод явж байхдаа цаад чинь одоо хүмүүсийн яриад байдаг нөгөө сүнсний сэргэлт гэдэг юм уу те. Тэр зүйл ер нь явагдаж байсныг өөрөө ер нь бол мэдэхгүй. Тэгвэл бид нар ч ингээд заалгалын тэгээд хүнтэй ажиллаж байна. Тэгсэн хэрнээ цаанаа нэг тийм бүр нэг хэцүү байдал руу орж ирсэн. Ер нь бол би яг тэр ажлыг хийж байхдаа хэцүү байдал руу орж ирсэн. Тэр нь яадаг гэхээр өөрөө маш өндөр мэдрэмжтэй хүн. Нөгөө хүмүүсийн ярьж байгаа зүйлийг бүх юмыг өөр зүгээ шингээгээд авчдаг. Тэндээсээ өөрөө буцаж босч ирч чаддаг. Тэгээ баг ингээд 24 оны намраас эхлүүлээд ер нь бүр навс унсан өөрийн хувьд бол бүр уналт руу орж эхэлж байгаа байхгүй юу. Нөгөө хүнд заадаг, хүнд менторлдаг хүн чинь өөрөө өөр дээрээ тэрийг хэрэгжүүлж чадхаа болоод бүх юм утгагүй санагдаад бүх хичээлүүдээ хаагаад юу ч сонсомооргүй санагдаад ингэж хэлсэн үе. Бэдгийн тэгээ тэндээс ахвалаад одоо энэ мандал урал руу орох чиглэлийн анхны гараа тэр үеэс эхэлсэн байна. 24 оны намраас гэсэн байна. Одоо чи сайн нөгөө нэг юм сүнсний сэрэл явж ирсэн чи би мэдээгүй юм байлээ гэд ярьж штэ тий. Тэг чи тэр одоо тэр нь ямар шинж тэмдгээр илэрсэн баг вэ? Хүмүүс одоо ингээл тэр үеийг ботход сүнсний сэрэл гэдэг юм чи одоо бүр штэ айгүй өргөн дэлгээр ярьдаг болсон штэ. Тийм тэгсэн. Тэгвэл нөгөө маш олон хүмүүс чинь янз бүрээр мэдрээд идэг байгаа байхгүй. Тэгэхээр чиний хувьд яг яаж мэдэрдэг гэсэн? Ер нь бол ерөөсөө хинтээ ч ярмааргүй, хинтээ ч уулзмааргүй, хаашаач гармааргүй ерөөсөө хэмжил хийгдэжээ гэдэг тийм байрлал руу орж ирсэн. Тэгвэл хинтээ ч уулзмааргүй байгаа хэрнээ сүнслэг багш нарыг сонсдог гэсэн. Одоо жишээлбэл сүнслэг багш нарын багш гэх юм уу те Бэверли Дордсон гэдэг хүнийг баг хүмүүс ихэнх нь мэддэг те. Тэгэхээр Бэверли Дордсон багшийн лайв сонсохороо би сонсоод унтдаг гэсэн. Ерөөсөө өөрийгөө амраах гэж байгаа юм шиг. Лайвыг сонсоод унтчих. Тэгэнгүүтлээ анх миний ерөөсөө бясалгал хийх шалтгаан тэндээс эхэлсэн байхгүй. Тэгээд 21 оны нөгөө нэг юу байдаг шүү дээ. Өөрийнх нь сургалт байдаг шүү дээ. Нууц цэцэрлэг гэх тэрэнд орж суугаад анхны одоо тэр бясалгал руу орж байгаа гэсэн юм тэн дээр явагдсан. Тэгээд яа харахгүй нөгөө нэг урд нь юу яасан юм бэ? Бид нар ч одоо хувийн хөгжил гэж хүнтэй ажиллаж чинь гэж явж байхдаа маш их бодлын тархины ядаргаанд орсон байсан бас үе давхцсан байсан юм гээ. Тэгээ би Бэверли багшийн нөгөө алсын цай эмчилгээний эмчилгээ аваад тэр эмчилгээг аваад нэр бүтэн 24 цаг унтсан шүү дээ. Хоёр хүүхэд жоохон. Тэг хүүхдүүд тийч ингээл шагналж байгаа шүү дээ. Шөнө нь унтчаад өглөө босч ирнэ ус уусан уу юм баг ч юм идэг баг. Тэгээд унтаад хүүхдүүд ээж гэж дуудаад идэг нисэрч чадахгүй. Унтаал. Тэгээ өдөр нэг юм жоох юм идэж уусан л хахта би бодохдоо баг 24 цаг унтсан гэж боддог. Яг ингээд оройноос ахвала маргааш өдөр ингээд унцаараад оройн болгоод ингээд яг тэгж тархи амраасан уу, сүнс нь амарсан уу? Одоо би хэлж мэдэхгүй байна. Ямар ч сан тэр имчилгээ надад маш том имчилгээ болоод, тэгэж босож ирэх шалтгаан маань тэндээс эхэлсэн. Тэгээд одоо чи минь асууж штэ нөгөө нэг сүнсний сэрэлт явагдчихсэн гэдэг нь ямар одоо шинж тэмдгээр илэрсэн гэхээр яг л тэр шинж тэмдгүүд орж ирсэн байхгүй. Юм сонсомооргүй байгаа. Одоо хувийн хөгжлийн юм өөр багш нарыг сонсохгүй, хинтээч ярихгүй, хашааж гарахгүй. Тэгтээ сүнслэг юм дээр болохоор очиж сонсно. Тэгээ бүр имчилгээг нь аваад тэгээд өөрөө ингээд босоод ирэнгүүтлээ. Тэгэнгүүтлээ цаашаага бяцлаглын өөр яваад би бас дахиад Бэверли багшаас гадна өөр бас нэг бяцлал сууж ирсэн. Тэр нь болохоор бүтэн сар суугаад өдөр болгон бяцлал хийдэг гэсэн би. Өглөө болгон бараг цаг суулгадаг гэсэн тэр бяцлал. Тэгээд тэгээ 30 хоног тасрахгүй сууж байгаа шүү. Тэрнийхээ хажуугаар 24 оны үйл эзтэй нэрээ сарнаа танаа подкаст нөгөө ундран маань ороод бидний одоо менторуудыг менторлдог байсан сүнслэг зурхаач охин байдаг шүү дээ. Тий. За тэгээд ундран маань одоо подкастт ороод би тэдийг нэг цөөхөн эдүүнтэй улаан ажиллана гэдэг улаан группыг нээжсэн шүү дээ тий. Тэгээ ундрмыгаа дагаад ерөөсөө л тэндээс ундрмаас би ерөөсөө нэг алхамж холдоогүй яг 2 жил гар болох гэж. Одоо 24, 25, 26 3 жил болох гэж. 3 жилийн хугацаанд ерөөсөө ундрмыгаа дагаад явсан. Тэндээс ерөөсөө салаагүй. Тэнд бясалгал хийжсэн. Араас нь ундран маань өөрөө сэтгэлийн галаач нь групп байха болоод нэгдэл болоод учиг гэдэг нэгдэл гарч ирсэн. Учиг нэгдэлд одоо хувь хүн тэгээд энэ арга бидлэгийг тэнцвүүлж хамтд нь сүнслэг орчтгуудтай хамтд нь заадаг хичээдүүд таахгүй. Тэгээд бүр дээд хөтөлбөрт нь ороод за тэгээд өөр ингээд цаашаага нэг бидлэгийн талын юмыг гүнзгийгээр нь сурсан, ойлгосон, мэдэрсэн тэр хугацаанууд явж байгаа хэсэг байна.
Би нөгөө нэг дээр би ч бас ундрмын групп байж байгаа. Тэгээд сүлд гарцсан штэ. Бас л нөгөө нэг яг гацаараа байвар санагдал. Ингээл би ч яж байгаа айгу өөнтөг юм чинь. Тэр юм чим, энэ чим гэл ингээл байжсэн аа. Гацаараа бай. Тэгээд ундран бол айгу мундаг штэ. Айгу гой гой юмнуудыг хэлж өгсөн тий. Тэгэл нөгөө нэг хувь ярилцлага би бүгдийг бичиж авцсан. Аудиогоор байдаг хөөхгүй. Тэгээд тэрийг үе үе гаргаж сонссоо л нэр тэгч тодод тэгч. Одоо нэрээ яг тэгсэн байд бэлдсэн байж. Яг ярьсан биелсэн байгаа чи хаардгүй. Тий. Тэгсэн штэ гэл. За тэгэл бодож байгаа л ганцаараа ер нь нэлээд удаан байсан. Тэгж жагаад бас дахиад яг хүн тэгээд яг өөрийнхөө багш шиг болох юм да тий. Миний эргэн тойронд чи айгүй олон хүн байдаг. Тэр нь бүр айгүй гоё. Тэр мэдээлэл тэрнээс аваад асуух юм байл тэрнээс аваад ингэж явж байгаа л тэгэл одоо би ингээд бодохоор бүгдээрээ ондоо замаар нэг зүйлийн төлөө л яваад байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгвэл би ингээд чиний нэг постыг уншиж илүү групп дотор бичснээ ч юм уншиж илүү чи нэг ингээд биччихсэн байхгүй. Өстой нэг өөрөө ингэж зүгээр бяцлагаас сууж байгаа өв дээдсдэг ярилцаад суuna гэж өстой ботсон чгүй явлаа болдгийм бай гэж нэг биччихсэн байхгүй. Тэр нь одоо юу гэсэн юм чи шууд ингээд өв дээдсдэг албагчд юм. Тэгээ өвөг дээдс гэхээр одоо хүмүүсийн одоо өвөг дээдс гэдэг үгийг бас жоохон задлмаар санагдаад байдгийг надад. Одоо өвөг дээдс гэдэг үгэн дотор дээдэс өвөг гэдэг үгнүүд орж байгаа. Тэгэхээр бидний за хүнд ойлгомжтойгоор хэлэх юм бол баг дээд үеийн хамаатан садангууд гэж хэлж байгаа байхгүй юу? Одоо манай бөөнөр чинь жинхэнэ дээд үеийн хамаатан садангуудыг өөрсдөө буулгаад бид нар чи үлээгээ явдаг шүү дээ. Өвөг дээдс гэдгийг нэг тусна ойлголтыг аваад миний одоогоор ойлгож байгаа зүйл шүү за. Дээрэс нь би амин сүнс гэж нэг үг миний дотроос гарч ирээд идэг амин сүнс. Одоо ингэдэж штэ манай монголчууд нэг хүн нас ороход тэмдэг тавиад явуулдаг. Айл хизэнээсээ мэддэг байсан. Дахиад энэ сүнс төрдөг гэдгийг мэддэг. Тэгэхдээ тэрэндээ итгэдэггүй биш баг. Тэгэхдээ тэмдэг тавиад явуулчих. Нөгөөдг нь төрчин заяа. Өөр төрчин. Тэгээ дахиад нөгөө сүнс чинь төрчин хүн болоод төрчихөж байгаа. Тэгэнгүүтлээ урд төрөлтөд ямар хүн байсан хүртэл яриад унна штэ. Нөгөө 2 настай 3 настай одоо ярина штэ. Тэг энэ одоо юугаа яриад байгаа ингээл хав гэр дээрээс нь нөгөө мэдрэмжүүдийг бид нар дарж хэлж байгаа. Тэгэхээр миний хар яагаад ингээд тусна салгаад байгаа юм гэхээр тэр дахин төрсөн олон удаа дэлхий дээр төрсөн сүнс одоо бидний 40 настай байгаадаа энэ биеийн дээр байгаа махан биеийн жижигхэн мэдлэгээс илүү маш их мэдлэг багш. Маш олон туулыг туулсан багш. Тэргээ бүгдээр ингээд хаалгуулсан. Одоо хүмүүс ярьдаг мэдлэмийн хаалттай гэх тээ. Тэгтээ 2 3 настай тэрийг 2 3 настай байхдаа сандрал байсан байна. Тэгэхээр энэ амин сүнстэйгээ хамт одоо нөгөө бидний анх нөгөө нэг зорьсон зорилго маань энэ байгаад байгаа. Хин бэ гэдгийг өөрийгөө олох гээд явсан маань амин сүнстэйгээ нийлбэл байсан юм бэл. Одоо миний ойлголтоор тэр байхгүй. Тэгэнгүүт л амин сүнстэйгээ одоо хамтдаа за энийг одоо юу гэж тайлбарлах вэ? Хамтдаа ингээд нэгдэн гэж хэлэхээр юм бэ тий. Нэгдчихээр би юу хийх гээд байгаа гэдгээ бүр маш сайн ухаарч байна. Тэр өвөг дээдсээс тусдаа. Мэдээж өвөг дээдсийн юмнуудыг сонсдог хүн бол байдаг. Гэхдээ амин сүнсээ сонсон гэдэг бол бас нэг өөр хугтуу надад ирсэн гэж хэлэх юм уу тэрийг ойлгосон. Тийм байдаг байхгүй. Тэгээд нөгөө нэг одоо найз нь яг нөгөө чи пост уншсан гэдэг чинь тэрийг би бас өөрөө бол санахгүй л байна л та. Зүгээр ер нь энэ одоо тэр өөртөө тэр амин сүнстэйгээ холбогдох тэр мэдрэмжийг хизэнээс уулан бид нар мэддэг байсан. Тэгэхдээ хамгийн гол нь одоо энэ нийгэмд ч юм уу урд олон жилүүдийн хугацаанд ч юм уу даруулаад хаагдаад зөвхөн махан биеийнхаа зөвхөн дархиныхаа бодлоор амьдраад олон жилиг тулцсан байдаг байхгүй. Тэгэхэд нөгөө одоо нөгөө хүмүүс ярьдаг шүү дээ нөгөө Чингис хаан чинь зүгээр хонь хариулж ирсэн л хүүхд эцтэй тэгээ ягаад дэлхийн талыг эзэлсэн гэдэг чинь тэр үеийн хүмүүс амин сүнстэйгээ холбоотой л байсан байхгүй. Урд төрөлхийнхаа мэдээллүүдийг мэддэг байсан, сонсдог байсан. Тэ? Энүүгээрээ л одоо монголчуудын нөгөө хүүхд толботой төрн мөрн гэдэг чинь тэгэл цаашаа маш олон юм байт юм лээ базар байна. Тэгэхээр одоо зарим нэг нөгөө нэг шинжлэх ухаанд итгэдэг хүмүүс би одоо бодоод шинжлэх ухаан л гэдээ яриад байдаг. Одоо энэ хүний л эго юм доо тий. Батлагдсан зүйл чинь ийм хин хумсны толионы чинээ л юм батлагдсан тэрийг бид нэр үнэн гэж ойлгоод яваад байгаа. Тэгэхэд хумсны толионоос цаашаа хэдэн мянган батлагдаагүй олон гайхамшгуудыг мэдэхгүй ээж өнөөдөр мэдж байгаа юм шиг амьдраад байгаа нь жоохон тэмдэрхүү. Тэгтээ яг хаа тэгэл
заавал хүн болгон энэ ухамсарын сэрэлт, сүнсний сэрэлтийг авах ёстой ч биш л юм билээ л дээ. Тэгээд өөр ингэсэн нүуний цаанаасаа хөөхтөлтэй хүмүүс чинь ингээд сэрээд хүмүүсийн ухамсарыг одоо өөрийнхөө замаар чиний минь хидэлгээр өөрийнхөө замаар бид нэг зэг дээр очиж байгаа. Тий? Яг нэг зэг дээр очиж байгаа. Бас. Чиний бодлоор одоо сүнслэг сэрэлт гэх хүмүүс айгүй их яриад байгаа. Тэгээд миний ойлгосноор миний хувьд сүнслэг сэрэлт гэдэг нь нэг арай ондоо утгатай байгаад идэг байхгүй. Тэгэхээр чиний хувьд одоо сүнслэг сэрэлт гэдэг нь яг ямар утгатай гэдэг чи яг юу гэж боддгийг? За сүнслэг сэрэлт гэхээр одоо хүмүүс юу гэдэг юм дээ одоо сүнс гэдэг үгнээс л ер нь хүн айж эхэлдэг дээ ер нь тий. Нэг кино тэр гадагчдэр шалгамны тухай яриад байна гэж бодоод байх шиг байгаа юм. Тэгээ тэр үеийг бодвол хүмүүс өөрчлөгдсөн л доо. Тэгээд нөгөө нэг түрүүний хэлдэг шиг ингээд олон дахинд хөрцөн тэр сүнсний тэр мэдээллүүдийг өөр дээрээ буулгаж авч өөрөө тэрийгэ таниад тэр одоо жинхэнэ амин сүнстэйгээ холбогдоод үүлээ хийхийг л одоо сүнслэг сэрэлтгээд нэг жижигхэнээр базаад хэлвэл минийхээр тэгж ойлгож байгаа. Тэрнээс гадна одоо бид нар нэг юм ухамсаргүй нэг амьдрдаг нэг үе байдаг та. Одоо минийхаар бол 22 оноос өмнөх ухамсаргүй амьдрал. Маш их боломжууд байдаг. Одоо маш их нэг нь одоо юу гэдэг нэг л өнцгөр юмыг харах биш маш олон талаас нь юмыг харах боломжтой байхад тэрийг мэдэхгүйгээр амьдрсан тэр жилүүдийг болохоор ухамсаргүй амьдрал гэж хэлээд байгаа байхгүй. Зүгээр нэг хон шиг те хонин сүрэг ингээд тийш явал тийш яв гэл ийш явал ийш яв гэл хүмүүсийн хэлснээр амьдран те хүн тэгжийн тэр нь тааруулж амьдран ч гэх юм. Энэ ухамсаргүй амьдралаас өөрийгөө гаргаж авч одоо зүгээр инженеэр л хэлэхэд ядаж өөрөө ямар хоолнд дуртай, ямар орчинд байх дуртай, ямар байвал би амгалан тайван байдгийн өөр цаашаа зөвхөн одоо өнөөдрийн амгалан тайвнаас илүү өөр цаашаа чамд ямар зорилго байгаа ингээд чинь өөрөө ингээд ухамсарын сэргэлт болоо явж байгаа тий. Тэгэхэд ч хүмүүс чинь тийм байхгүй шүү дээ зарим хүмүүс чинь өнөөдөр л за нэг ланттай байж гин за нэг хаустай за болцсон дахиж амьдрахгүй юм шиг тий. Тэгж амьдарч байгаа хүмүүс маш олноор байгаа учраас ухамсарын сэргэлт гэдэг нь маш өөр л тийм алсын хараатай том зүйлийг хэлэх юм даа гэж нэг үгээр бас тэгж хэлэхэр юм. Би болохоор сүнсний сэрэлт гэдэг үг нь аягүй төвөгтэй байхгүй. Сүс гингод нөгөө харанхуй шин айлгадаг маар дандаа тийм л юм боддөг шүү дээ. Би чи яаж байгаа юм. Тийм юмнаас их айдаг юм байлаа. Тэгвэл сүнс гэдэг үг нь надаа аягүй буруу юм шиг санагдаад идэг. Нэгдүгээр хоёрдугаар орчуулгын ч буруу юм уу тий. Яагаад тэгэхээр сүнс гэдэг үгийг монгол хэл дээр гадаадаар хоёр янзаар хэлж байгаа юм. Монгол хэл дээр ганцхан үгээр болгочихж байгаа байхгүй. Одоо тэгвэл нөгөөт чинь утга нь алдагдаад нөгөө нэг тэнсэн сүнс мүс болоод тэрнтэй холбоотой авчт юм байна да. Би ихтэй найзтайгаа яриа суучихсан байхгүй. Англи хэл дээр хоёр үгээр нь, орос хэл дээр хоёр үгээр нь, герман хэл дээр хоёр үгээр нь бус хэлийг мэддэг. Мэддэг хэлүүдээр ингээ хоёр янзын үгээр хоёр янзын утгатай байгаад байгаа. Тэр монгол хэл дээр нэг үгээр болгочгаар тийм ээ. Энэ нөгөө нэг үгээ зөв сонгохгүйгээс болоод айгүй олон юмнаас төөрдөг байхгүй. Би ч одоо тэр нэг мөнөөс төрчиж энэ чи энэ юм байж тэгэл ойл. Тэгээ яаж яхад нөгөө өмнө нь дандаа гадаад хэл дээр юм сүнслэг юм сонсдог гэсэн хэлэхүү. Толгой эргэн наач нөгөөд нь орчуулж ойлгохгүй. Тэгсэн чиний бодлоор тэгвэл энэ гадаад хэл дээр хоёр үгээр тайлбарлагдаад байна шүү дээ. Тэр энэ үгийг гоёор арай монгол үгэнд орчуулад нэг би болохоор өөрийнхөө болохоор ингээ ойлгоцсаахгүй. Хүн өөрийнхөө зүрх сэтгэлээр эрхэл гэж тэр л тэгж байна. Одоо чиний яриад байгаа амин сүнс гэдэг чил яахгүй да. Тэнгууд миний ойлгож байгаагаар болохоор тархивал тархин дээр л бид нар эндээс амьдралаа удирдах амьдэрдэг байсан шүү дээ. Тэгвэл энэ дээр байгаа удирдлагын төв чинь айгүй айцтай байхгүй. Тэгээд дандаа айцснаас одоо дутуу гэдэг мэдрэмжээс үүссэн ертөнцөөр ингээд миний амьдралыг удирдах байгаа. Энэ дээр байгаа удирдлагын төв бол өстой нөгөө зүрх сэтгэлийн удирдлагын төв. Энэ дээр нөгөө чиний яриад байгаа амин сүнс чинь байгаа. Эннээс эн чинь бүр хэд дахин давсан мэдлэгтэй. Тэгээ эндээс амьдралаа тархиа удирдахаар энэ дээр айц байхгүй. Энэ амар амгалан гэдэг юм байдаг. Нөгөө миний л хэдэн жилийн өмнө амар амгалан гэдгийг л олъё. Тэр дотоод амар амгалан гэдгийг л олъё гэж явж ирсэн. Гадаанаас хайж байгаа сүлдээ энэчнээс олсон шүү дээ. Тэгээд амар амгалан гэж байна. Тэр бүрэн дүүрэн гэдэг тэр зүйл чинь энэ ч байгаа. Тэгэхээр энэ удирдлагын төв болохоор маш гоё юм. Амар амгалангаас миний амьдралыг удирддаг. Тэгээд бүх юм болно. Бүх юм дандаа илбэг байна.
энэ дээр дутуу 30% гэдэг бүр ойлголтч байхгүй. Энд дээр юу л вэ? Харил вэ? Тэгээ ийм 20 удирдлагын төв байдаг юм байна. Тэгээ автаа бид нар нэг жоохон тэр 3 4 нас хүртэл энүүгээр удирдуулаад явж ирсэн аа. Сүүл чинь энэ ч удирдлагын төв. Тэгэл одоо энэ сургууль цэцэрлэг гэл бүх юмэг ингээд буруу байна гэл хүмүүс айгу буруу шалгахаар бидлээ. Яа тэгдтий. Энд сургуулигүй газар ямар амар байна. Би чинь энтгэг явж үзчихэл тэдний боловсролын систем мөнгө хүнд болоод үнэхээр ээлгүй айгу хэцүү юм билээ шүү дээ. Тэгээ би бүр энэ ч одоо тэр нийтийн тэгш боловсрол гэдэг чухал юм гээд энэ Европын холбооны улсууд те манай Монгол ч гэсэн бүхэн 10 төгсөлт тэгш авах хэрэгтэй гэж үзээд идэх чинь үнэхээр чухал юм байна. Би тэнд ойлгочихсон байхгүй. Тэгэд энэ систем чинь бүгдээрээ энийг л хөгжүүлэхээс биш энэ зүрхийг нэг хөгжүүлэхгүй байдаг. За жоохон цаашаа явуулчлаа. Тэгээ би чамаас яг нэг юм асуулт асуух. Чи нөгөө анх эхэлж байхдаа ингэж яг хэлсэн аахгүй надаа. Би ингэж ер нь өмнө нь бол хувь хүний хөгжлөөс явахаас өмнө алтан туяал тэгэл дугаал ингээл доторгоол бодоод байж идэг байсан гэж ярьж штэ. За тэрүүд одоо чи мэдлэг хөгжлөөр явж байгаа гэхээр чи багтаа айгу өөрөө өөртөө ярьдаг хүүхдээсэн байх тий. Тий. Өөртөө л ярьдаг. Тий. Тэгээд цааш нь асуулт нь. Тэгээд тэр багтаа өөрөө өөртөө ярьж байгаа хоолой чинь ер нь хэний хоолой юм? Чинийхээс гадна хэний хоолойтой чи ярьдаг. Тий, одоо нөгөө миний түрүүний ярьдаг нөгөө би амин сүнстэйг л ярьдаг байсан байна л та гэж би одоо харж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ ухамсарын сэрэлтийн сүнсний сэрэлт. За энгийнээр ойлгох нэг өөр цаашаа бүр ухагтууны задлаад гүнлүү нь орох бас нэг өөр идэг. Мэдрэмжнээс гадна зүн гэж бас нэг юм байгаа тий. Зүн. Тий. Одоо юу гэдгийг зүгээр сууж байгаа л би өөр ингээд дотроо амар амгалан байгаад байгаа. Маш сэтгэл хангалуун. Амьдрал дээр нарга амьдрал дээр юу ч болоогүй. Тэгтээ нэг дотор төвшөөтэй. Би яг юу мэдэрч вэ? Энэ зүм байхгүй. Тэгээд ингээд дараа нь бодох нэ ямар нэгэн надтай холбоотой хүн тэнд нэг юм босныг би зөнгөөр мэдэрсэн байдаг. Энэ зүйл одоо энэ бяцлал хийж явах хугацаанд маш их гарч ирсэн. Тэр нь одоо би үлгэр шиг юм ярих гэж. Одоо за жишээлбэл алтан туяа 1000 жилийн өмнө амьдарч ирсэн гэж бодъё. Алтан туяагийн одоо энэ би нь байхгүй сүнс маань урд нэг төрөлдөө амьдарч байх та. Нэг залууд өгтлээ дурлжээ. За тэр залуугийнхаа сүнс одоо юу гэдэг тэр хүнээс ингээд салахтаа маш их харамссан. За тэгээд тэр амьдрал дуусаад ингээ өнгөрөө дахин төрөлтийг авсан. Тэгэхдээ тэр хүнийг дахин төрөхдөө дахин хайсрал явсан. Тэгээ 1000 жилийн дараа тааралцсан байвал яах вэ? Энэ одоо үлгэр шиг сонсогдсон тийм. Тэгэхээр яагаад ингээд дахин төрөөд дахин хайгаад тэгээ дахин тааралдаад тэнд юуг өөрчлөх гэдэг вэ? Энэ амьдралын хамгийн том утга учир байхгүй. Нэг циклийг эргүүлэх гэж дахин тааралддаг хүмүүс. Одоо хүн юу гэдэг чинь зүгээр нэг хорвоо дэлхий дээр хүмүүс зүгээр нэг тааралдчихдгүй шүү дээ гэдэг хүмүүс хоорондоо яриад. Гэхдээ зүгээр нэг тааралдаг үгүйгээ яаж мэдээд тийм те. Тэгээд сүнс би өөрийнхөө хувьд бол тэр миний зүн маш тод томроор ажилладаг. Урдны төрөл дээр таарлаж хүмүүсүүдтэй маш сайн таньсан. Тэрний хажуурмаарч хамтдаа суралцсан, ярилцсан. Тэгээ ойлголцсон. Тэгээд тэнд нэг цикл хэрэгүүлж байгаа. Алтан туяагийн гомдол, хайсан юм олсон тэр зүйлс нөгөө амин сүнснийхаа одоо энэ аргын амьдралын алтан туяагийн шархуудыг нөгөө олон трама марамаа шүү дээ. Тэр чинь хувийн дээр бол ажиллаг гайг болгоцсон шүү дээ. Тэгэнгүүт л цаана амин сүнсний шарх гэж нэг орж ирнэ. За тэгээд олон нөгөө нэг циклээр явж байгаа таарлцсан хүмүүсүүд маань амин сүнснийхаа шархан дээр ажиллаж эхэлж байгаа. За тэн дээр жинхэнэ циклийг эргүүлсэн тохиолдолд бүр дотроос хүчтэй юм гарч ирнэ. Одоо энэ мандал зандалж гарч ирж гинт алтан туяа мандал бодлож байсан гэдэг үгүй шүү дээ. Айгуу сонирхолтой тий. Тэгэхээр нөгөө нэг 1000 жилийн өмнө юу хийжсэн энэ хүн сансан гэсэн үг. Би энэ амьдрал дээр энэ биерийг 10 жил тахтаа л барьж ирсэн. Тэрнээс хойш би нэг ч удаа биер бариаг. Тэгтээ одоо зураа суугаад байгаа байхгүй. Тэгээд хамгийн гоё нэг юм яривал за нөгөө ундрам гэдэг гэсэн шүү дээ. Очихынтайгаа хамт бяцлал хийж явах та. Тэр үед одоо баг 2 жилийн өмнө юм уу да би нэг зүүдэлсэн байдаг. За нөгөө бяцлалын минь багш ундрам байж байна. Цав цагаан орчинд. За яа. Тэгээ нөгөө кинон дээр гардаг нөгөө юу? Хоёр ширхэгээ бас тэр чинь хоёр ширхэг сансрын хөлөг. Би тэр сансрын хөлгийг очиж барьж үзээд ихэнх цав өнгөтэй.
Тэгсэн чинь манай ээж бас хажууд байж байна. Ингээд гуруулаа. Тэгсэн чинь л ундран маань тэнцээ одоо хүмүүсийн ярьдаг дээдсүүдтэй холбоно гэж нэг үг сонсч ирсэн бол тий. Ундран хүмүүсийг дээдстэй нь холбоол гаргаад дээдстэй нь холбоол гараад. За тэгжээс надад ундран надад тэгээд даалгавар өглөө. Одоо нөгөө нэг энэ зургийн энэ хавтан одоо энэ дээр харагдах. Ийм зургийн хавтан Цээжтэйхээ уртал тавьчих тэгэхээр хаа. зотон гэж нэрлэдэг шүү дээ тий. Тэгсэн чи ийм зотон зүүдэлс одоо ийм одоо энэний нэг ийм артлан яг ийм зотон ийм дөрвөлжин зотон. Тэгэнгүүтлээ зотон дээр намайг ийм шороогоор 20 тоо зураатах гэх нэг шороогоор зурдаг хүмүүс байдаг шүү дээ тий. Энийг би зүүд яриад байгаа шүү дээ. 20 тоо зураатах гэлдэг. 20 тоо зураал очихоор ийм биш байна гэлдэг. Дахиад 20 тоогоо ажиад үзэл ийм биш байна гэд нөгөөч намайг ийм зүүдэлснэ тэр үедээ бол би ойлгоогүй. Яг юу хэлж байгааг ойлгоогүй. Тэгээд тэр зүүднээс нэх удаагүй дээ нэг сар гарны дараа л энэ мандал урлын урд нь бол ингээд миний нүдэнд харагдчихлээсэн л да. Тэгтээ тэгж орц сурын морой гэж ерөөсө бодогдоогүй байсан байхгүй. Тэгэнгүүтлээ Facebook эргүүлжсэн чинь л мандлын сургалт байна гингүүт л онлайн сургалт байна гингүүт л бүр хоёр ширхэг хавтан авах чамаа тэр чинь нэг хоёр онгоцныхаа юугаар гэдэг шиг. Хоёр ширхэг хавтан аваад за тэгээд мандал урлын сургалтанд орж сураад тэгээ нөгөө хүмүүс яг нэг техникийнх нь айгүй энгийн заадаг байхгүй тэр чинь одоо энэ мандлыг чинь ерөөсөө ямар ч хүн зурж чадна. Ер нь бол зүгээр биер барьдгүй ч хүн зурхахгүй чинь зүгээр цэг. Яаж хаана тавих уу гэдгийг л зааж ойлгох юм бол хинч зурна. Одоо манай 6 настай хүүхд зурна шүү дээ. Загаад төхөр ингээд цэглээ явчихдаг байхгүй. 6 настай 10 настай хүүхд хоёулаа зурсан байдаг шүү дээ. Одоо энэ зурсан байж л. Тэгэхээр хинч зурч болдог. Тэрүүгээр хамгийн гол гайхамшиг нэдэг. Тэгээд энэ зүүднийхээ тайллаар одоо энэ мандал урлуу анх орсон. Би бол өөр ямар нэгэн зургийн мэрэгчлэлтэй хүн бол биш. За тэгээд би дахиад нэг гоё юм уншиж өгөө. За бясалгал хийж яхад 25 оны 3 сарын 6 гэж. Уудам талын охин билээ. Уул усны үр сав билээ. Үүл дүүрэн уралсан билээ би. Усан тэлмэн гүнж билээ. Угалж юугийн дүүргэн урлаж харин амтсангүй. Ухаант энхэн балчирмэн урагшин нэг үлдэн эзээ. Зөнгөө сонс охин минь зүв хийсээр байгаа. Зөөлнөөр урагшил үрмэн. Зүгээр л ингээд биччихэн. Тэгэхээр энийг ойлгохгүй. Тэгснэ саяхан 2 3 хоногийн өмнө энэ дэвтрээ харж ирсэн. Энд ингэж хэлсэн юм байна шүү дээ. Хэлгээд идэг байгаа байхгүй юу? Бяцлал хийж яхад ингэж орж ирээд би ингэж шүлэг мөлөг бичдэг хүн би бас биш. Энэ ингэж цаанаас л нөгөө амин сүнс гээд байгаа тэр зүйлс маань яг төвлөрөөд энэ орчноос тасраад ингэж сухад дотроос орж ирээд энэ үгсүүд. Нөгөө чи хинтээ яриад ийсэн юм бэ? Урд нь хэдэдэг чинь. Одоо чи ихнээсээ ярилцчих. Гэсэн юм. Тэгээ энийг харчаад урд ус насандаа нэг юм хийж дуусгаагүй үлээ одоо энэ чи хийгээд хаач гэд хэлээд өгсөн байгаа сте надаа. Тэгээ тэрүүгээрээ л хэлсэн юм тий. Ийм зүйл болоод ингээд энэ урлал руу орсон байдаг юм аа. Өчигч тэгвэл айгу хурдан ихэлсэн юм биш тий. Тийм гайгүй бараг хэлэл дорн гэлцүүлсэн юм биш тий. 25 оны 3 сар гэдэг чинь би чи яг урлагийнхаа сургалт руу бол юу штэ 25 оны 9 сар март сурч эхэлсэн штэ. Одоо би нэг жил л болох гэж юугаад урлаад яг мандал урлаад. Би ч одоо энэ чи хийх юм байна гэдгийг мэдчихэд аль 11 сард мэдсэн штэ. Тэг одоо хүртэл хийгээгүй байна штэ. Тэгэл одоо надаар дамжуулаад хэлүүлээ л байгаа юм. Одоо хийх юмсөө гэд бодоод эвтүүд нэг юм авснаа. За одоо манайх чи нүг гэж нүгсэн газар очиж ёо. Ингээд хойшлоос. Наа чин бол тархил орж ирээд ш. Зүн тал эзэн хэлсэн. Тархи тагаа хойшлуулж яг ингээд өөрийгөө ингээд бүр харсан юм. Тэгэл сууж байгаа. Ингээд зураад тэр орчим ямар ч гоё вэ тийм. Би зах юм байтаа. Тэгэнгүүтээ нөгөө нэг би ч нэг өөрийгөө урлагийн ямар ч авьяасгүй гэж боддог байхгүй юу? Харин тийм бидний угаасаа тэгж бодож байгаа. Урлагийн авьяасгүй чи түрүү хэлчихсэн ш. Нөгөө нэг дуулж чадахгүй гэдэг ааш ер нь бол дуулдаг л хүн байсан байхгүй чи урд нэг насандаа. Би дуулдаг хүн байсан чи зүгээр харуулсан л байхгүй юу. Тэгээд тэр шархаа эгээчүүл угаасаа дуулна. Ойлгомжтой. Нөгөө нэг уянгаа шүү дээ эрээн бичвэрийг. Манайхан нөгөө нэг менторуд нэг хэсэг уянгаагаар баах урт насныхаа юм бичүүлсэн дээ. Бичвэрийг жилийн өмнө нэлээ. Тэгэхэд чинь би бичүүлсэн аахгүй. Тэгээ яасан гэсэн чи би хараа гой хоолойтой бодоод төрчихгүй дээ гэх бүр айгуу сайн дотороос тэгж харамсдаг байхгүй. Тэгчээ тэр нь ингээд яг ингээд нэг юм
ихэвчлэн жоох юм уугаад нэг амьд хөгжмөнтэй баар мар байдаг штэ. Тэгээ Мгм. баараар явхаар амар гой хоолойтой хүмүүс баар наранд дуулчих. Ийм гой хоолой, ийм хямдхан заагаад тахтай яагаад вэ? Би л юм хоолойтой болоод төрчихгүй тэгээд тэгээ би цааш тийм хоолойтой болохоор яахыг гэж чи мэдэхгүй. Тэгээ яахыг мэдэхгүй. Тэгэл би за гэх тэрийг өөрөөс өөрс нэг тоодгүй. Тэгсэн чи Мгм. уянгаа ч үгүй тэгээ хэлсэн шүү дээ. Тэгээ би Хэлсэн ингээд гэж. хараа бэжинд байхдаа ийм би чи юм бол ийм цайвар шаргалыг бурчгал өстөйсэн. Мгм. Тэгээ юм цайвар шаргал бурчгал өстэй би үедээ би өөрөө амар хөөрхөн байна гэж боддог байхгүй юу. Мгм. Тэгэл тэр үед л би тасарсан хөрхөн байсан л гэж боддог байхгүй юу. Тэгэл бараг үсээ ингэж өрн цайруулаад бараг 10 хэдэн жил болж байгаа шүү. Өмнө өөрийнх нь өнгөр бараг байлгагүй. Ерөнхийдөө л өнгөнд жоохон цайруулаад идэг байхгүй юу. Тэг сүүл Бээжинд бол ер нь нилээ цайварсдаг. Тэгс чи тэр хоёрыг маань нийлүүлээд аваа ич. За тэгээ бас болоогүй. Энэ нөгөө нэг өвдөг давсан урт гутал идэг штеп. Тэр Мгм. чи би Мгм. бүр угаасаа нугсахгүй байхгүй. Дээр үе тийм гутал Монгол байдгүйсэн байхгүй. Тэгтэл Мгм. яаж иж байгаа л энэ тэндээс захиалж байлал олж өмсөөл. Тэгээд тэр нөгөө чүлхий байдаг штеп. Ой хөрс Мгм. нэг юм торон юм гоё аимснууд идэг штеп. Мгм. Одоо шилэн тэрхүү биш ингээ гойны Тий, тэнцвэр тий. ингээ торгоноо Тий. дуусчдаг. За тийм Мгм. чүлхий бүр нуусгүй заяа. Дээр үтгэрч Мгм. Монгол зартгүй байсан ахгүй. Юурээс Монгол Мгм. тийм байхгүй шүү. Тэгээд тэрийг интернет худалдаанаас гадаадаас аваад бүр ингээд авчираад тэгээд тэрийг бүр өмсдөг байсан ахгүй. Тэгсэн чи тэр бүгдийг маань нийлүүлээд уягаас аваа исчиж цаатгач. Тэгээд чи Тэгэхээр ч бүр угаасаа. хацаа гой хаалгатай хүүхэн байсан юм байна. Тэгээ энэ нөгөө Европын энэ хавьд амьдэрдэг заяа. Тэгээд амар юм секс юм буурчган шармсдаг. Тэгээ хоолойтой дуудуулдаг. Тэгээ ирчүүд ингээ хараад ямар секс юм бэ боддог. Тийм байсан байх шиг. За тийм урт хуттай юм торн шилэн тэрхүүтэй гэж би бүр тийм амар дурчсан. Тэгээд дуртай агаад идэг байсан юм биш үү? Монгол баг тийм шилэн тэрхүү тэр чүлхий баг нэг хүмүүс мэдгүй байхад энэ гоё тэр гэж мэдэд авч үздэг юм байна. Одоо бүхэн зарагддаг цаг амар болсон шүү дээ. Тэгэхээр ерөөсөө үнэн бөгөөд батлагдаагүй бөгөөд үнэн байгаад байгаа байхгүй. Чамайг мянган Тий. жилийн өмнө амьдарч исэн ингэсэн тэгсэн гэдэг чи би итгэж чинь би сая өнөөдөр өглөө суваа. Өнөөдөр өглөө Мгм. бяцлагаас сууж ирсэн ч өчигдөр би нэг бяцлагаас сууж ирсэн юм сонио айдас орч ирдсэхгүй юу. Мгм. За. Тэгээ нөгөөтгийнхээ овцрын өчигдөр нь олон доотор гэж арай гүцэд олж чадаагүй. Тэгээ өнөөдөр ангийнхнаас хамтдаа суймуу гэж тэгчихсэн. Гээгүй шалцгүй дургуул айцсаа хайж амтлах ч үн хаашаа гисэн. Юу тэнийг юм. Юу ямар тэнийг юм болоод байгаа. Гэх одоо өстө. Өчигдөр нь олноо. Мгм. Гэсоогс чи яста чиний дээр мянган жил бэлдэж холбоотой багч гэсэн шүү дээ. Өглөө сууж Мгм. исэн чи бүр ингэ нэг хүний толгой бүрийг тас аваа ичт юм да. За. Цаацлах юм бэ гэх. Ийм юм бол холбоотой айтсан мэд. Угаасаа ингээд асуугаад явхад миний энэ төрлийнх биш байгаа хгүй. Энэ төрлийнх биш болоо явчих гоо. За окей төрлийнх биш юм. Цаашаа явчих. Тэгээ яасыг гэсэн чи тэгсэн гэсэн. За окей. Тэгээ би ч бас нэг юм өөрийнхөө өглөөр үхээгүй ядж байхад өмнө нь тиймэрхүү юм байдаг хгүй. Тийм байгаа зөндөө байгаа. Тэгээд тэргээ Нилээч бодоод хөгшин яа. сүнснүүд байгаа. Нилээч олон төрсэн байгаа. Мань залуу хөш мань залуу. Залуу гэдэг нь одоо хэдэн удаа төрөлт авсныгаа залуу гэж хэлж байна хүмүүс. Тэгэхгүй. За Тийм тэгээд. Аха. За уйлаа хоёлаа бас одоо хаашаа өмнөх гоо. төрөл мөлийн талаар бас л гоё муу атлаа. За хүмүүс сонсох юм бол зарим нэг хүмүүс энэ солиорч ч гэж хэлэх. Оо яах вэ? Одоо Эртээ тэгрэгтэй хойч сасаа. тээ. Тий, эртээ сасаа би сонсоод байч тий. Тэгээ мандала зөө. Одоо хараа би ингээд мандала гэдэг ингээ харахад нэг л гоё зураг байгаа байхгүй. Тэгээ миний тэр өөрийгөө мандала зурж байгааг харсныг би харахад айгүй энергитэй биш байгаа юм. Чи ингээд гоё үргэлжлүүлээ тайлбарлаа. Одоо чи ингээд аль мандала хүнд бас зурж өгдөг шүү дээ тий. Тийм. Хүнд ингээд зурж өгье гэдээ орч ихе чи яг ямар мандалаа зурж өгдөг, ямар учир утгатай байдгийг. Одоо тэр хүн нэг зориулсан юм чи тэр хүнээс л нэг одоо туслах ч юм уу нэг тийм утга учиртай байдаг бах тий. Тийм. За ер нь одоо эхний ээлжинд бол мандал зурхтаа бол хүн чинь нөгөө л нэг энэ тархины нэг айхтар бодлоо шүү дээ. За энэ нь буруу болчлаа, энэ нь муухай болчлаа гэдээ явж өгнө.
Ер нь бол тэгээд ингээд зураад 2-ыг зурлаа, 3-ыг зурлаа. За ер нь манай ундрамч бас хэлжсэн. За 6-аас эхлээд нэг юм өөрчлөгдсөн шүү таны хувьд гэж цаад чинь тэгж байгаа байхгүй. Тэнгүүд л за 6-ын зурлаа гингүүт л 6 дахь мандлаа зурангууд л артаас нь хүмүүсийн захиалгууд орж ирж байгаа. Айгуу сайн. Тэгээд яг тэр 6 дахь мандал зурсныхаа дараагаар ингэ надад ийм өнгөтэй холбоотой тэр мессежүүд орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мандал дээр хувь хүний өөрийнх нь өнгө гэж бас байдаг юм билээ. Тэгэхээр нөгөө мандал гэхээр одоо би мандал гэж яриад байгаач мандала биш. Мандала гэдэг нөгөө нэг олон улсын хэллэг юм билээ шүү онгороо. Тэгээ мандал гэдэг байгаа нь Монгол үг хэллэг юм билээ. Ман дал гэж салгаад үзээрэй. Дал тий дал тухамсартай холбоотой байдаг байхгүй юм чинь. Тэгээд нөгөө нэг би ингээд пост тавьж ш мандал тэглээ мандал инглээ гингүүтэл нэг мэдлээ нэг 50 гаруй насны хүн л постн дээр дахин орж ирээд байсан байхгүй мандала гэж монгол үг байдаг юм аа дахин орж ирээд байгаа нөгөө хүнийхээ профайл руу орж ирлээ тэгэхээр чи монгол хэлний багшуулалттай мэдлээ настай хүн тэгэл бодож яахгүй бид нэр яран монгол хэл усаа яран марта тэр хичин зунж болцъё те тэгээд энийг би мандал гэж яриад байгаа юм учиртай шүү за тэрнээс гадна эхний ээлжинд ингээд за тэгээ зураад явж ирсэн. Тэнгуут дараа нь хүмүүсүүдийг ингээд зураад ихэлсэн чинь маш гоё яг ингээд хүн ямар ч хүн ер нь ингээд мандлыг зурахтаа төвлөрөл тэр чигтээ очичдаг. Нэг цэг тавилаа. Дараагийнхаа цэг юу өөр юм затарах маа та. Тэгээ нөгөө чинь ингээд зураад ингээд гоё дүрс гарна штэ тий. Тэгэнгүүт тэр дүрсээ хараад бүр баясан заяа. Дараагийнх нь ямар болох вэ? Ингэж бүр донтож орж зурдаг байхгүй. Миний хувьд. Ер нь тэгтээ өөр мандал урлаачдыг ч гэсэн сонсоход яг л тийм төвхтэй юм бэл. Өөртөө төвлөрөх гэсэн. Өөрийгөө одоо тэр бяцлал руу оруулах гэсэн. Өөрөө тэр тайвширлыг мэдрэх гэсэн гэж хэлж байгаа байхгүй ихэнх мандал руу орсон юмс. Тэр тайвширлыг жинхэнэ утгаар нь өгч чаддаг мандлыг хүн өөрөө зурхана. За хүнээр бүтээлгэх гэх нь бас нэг өөр утгатай байдаг тийм. Тэр хүнээр бүтээлгэн гэдэг нь одоо жишээлбэл миний хувьд за өөр хүмүүс одоо яг нөгөө зургийн чиглэлээр төгссөн тэд нар бол нэг зургаа арай өөрөөр хардаг баг. Миний хувьд болохоор мэдрэмж нь юу гэж ордог гэхээр нэг хүнд би одоо сарнагийн мандлыг зурлаа гэж бодъё. Тэгэхэд чиний энерги рүү би шууд өөрөө яваад орчдөг. Бараг тэр хоорондох дээдсүүдтэй нь уулзсан заяа. Тэгээд чихүү утгаар нь тэн дээр миний бөгөөд миний амин сүнсний энергийн хамгаалт тэн дээр явагддаг. Одоо манай монголчуудын энгийн хэллэгээр бол энэ нөгөө шившлэгтэй юу гэж асууад байдаг шүү. Жинхэнэ амьд бүтээл тэнцээ урлагддаг байхгүй. Жинхэнэ шившлэг явна бөгөөд тэр хүний одоо энергийг би мэдэрнэ. Одоо жишээлбэл нэг айлын 3 мандал орж ирж байгаа хгүй эхнэр нөхөр хүүхэд ингээ гурууландаа нэг 3 ширхэг мандал уяа гэдэг нэг айлаас захиалж орж ирж байгаа. Тэгсэн чинь нөхөртөр нь болохоор айгүй тайван амгалан зурж байгаа юм. Тэгтээ байж байгаа л бодог дуусчихна. Байж байгаа л бодог дуусчихна гэж явж өгөхгүй. Жоохон хэцүү хүнд энергитэй хүмүүстэй тэгдэг. Тэгвэл дараачих нь эхнэр дээр нь зурангууд л энэ охин бол үнэхээр чадaltaй охин байна да. Хийж байгаа юмаа л төгсгөл дандаа дуусгаал явчих юм бол болохоор байна да гэд өөрөө ирэхгүй дотроос үг орч ирэл. Ингэж мэдрэмжээр би хүний мандлыг урлаж өгдөг. Тэгээ бүр ойрхоныхоо тэр хайртай хүмүүсүүдийг бол бүр хайр урсаж орно бүр дээдсүүдийг бүр мэдэрнэ би сүүлд нөгөө нэг хамт бяцлал хийжсэн хүнийхээ мандлыг зурсан. Тэрэн дээр бол бүр яг өөрийнх нь өвөг дээдсүүдийг ингээд хараад байгаа юм чинь. Баахан хаан хаттуудын сүнснүүд тойроо зогссон юм шиг тэгж мэдрэгдэж орж ирдэг байна. Дааж тэрийг энэ насан дээрээ өөрөө ойлгохгүй. Тэгэхээр тэр ингээд ойлгуулахаар хэлж өгч байгаа юм л да. Гэх жишээгээр миний бүтээл бол тэгж гарч ирж хүнд очдог бөгөөд энэ бол зүгээр нэг зураг биш миний одоо амин сүнсний энерги хамгаалт болж тэр хүнд очдог гэж хэлнэ. За дараагийнх нь болохоор хүмүүс одоо пэйж дээр маань сургалт ээ нөө гэл одоо тэгээд хүмүүсийн ярьдаг нөгөө нэг бид нар ч угаасаа нэг 3 дээрснээс 5 руу шилжиж байгаа энэ энерги чинь арай нэг өөр төвшөнд ойлгохдаг болсон шүү дээ. Тэгэхээр энэ урлаг өөрөө ингэж давлгаалахаас өөр аргагүй байхгүй. Угаасаа ингэж цаанаас харахад нүдэнд чинь тусаад орж ирж байгаа зү. Бүр нөгөө эрен бичвэрийн уянгаа гэж ярьснаас гадна нөгөө уянгаа чи над руу чатаар орж ирээд яа найз минь ямар гоё зурж байна бүр зүрх сэтгэл татаад байна. Эн чин амьд бүтээл штэ гэж орж ирж байгаа байхгүй заад чи. Найз нас дээрэн өргөө ултай болох юм бол зурулнаа найз нь гэж хөрхий. Тэгэхээр энэ яг амьд бүтээл яваад байгаа учраас ингэж хүмүүс татагддаг гэж би өөрийнхөө боддог. За дараагийнх нь болохоор хүн болгоно нөгөө нэг багш болохгүй юмч болохгүй гэдэгтэй адилхан. Хүн болгон мандал урлаач болохгүй ойлгомжтой. Тэгтээ бүгдээрээ зурч чадна. Хамгийн гол нь. Мандал бүтээл одоо юу гэх юм бэ?
Одоо өөрийгөө одоо чам шиг одоо би зурч чадахгүй матахгүй чи дуулж чадахгүй гэдэгтэй адилхан өөрийгөө нэг зурч чадахгүй гэж бодсон конфликтсэн хүмүүс байгаа даа шүү дээ тий. Тэр хүмүүс ингээ бүтээлэгч байгаа. Гэхдээ ямар ч хүн цэг тавьж чадхал байхгүй. Нэг цэг тавьж чадна үсттэй. Цэг тавьж чадахгүй гэж байхгүй. Би тэр чи Бүтээлэгч тэр шүү нэг юм цэг тавьдаг юмар тавьчдээ байлээ ш. Тэгсэн чи зоогоос арай дээ. гайгүй байдаг юм байна. Тий. Адилхаас зүгээр л юм харантай шиг л юм байж байгаа. Тэгэл тэрүүгээр чи ингээл цэглээл хамгаалагч цэглэгч гэдэг хоёр юм байгаа. Бирээр нэг жоохон хөөрхөн дунд нь юм оруулах нь. Гэхдээ тэр үнэхээр тийм хэцүү зүйл бол би биш гэж хэлнэ. Хүн болгон чадна. Харин хамгийн гол нь нэг хүний аюу хэцүү зүйл нь бусдыг ч тэр өөрийгөө ч тэр шүүмжилдэг нөхдүүд бол нэрээ бас явахд хэцүүлэх. Тэ нэг зураал цайн биш ээ наа гэл тий ингээд идэг хүмүүс тэгээд өөрийнхөө дотрыг л өөрийнхөө тэр зургийг зурж байхдаа өөрийнхөө дотрыг ер нь бол олж харж байгаа юм л та тий. Өөрийгөө шүүмжлээд нэгдэг чинь бус руу их шүүмжлэл гаргадаг хүн байна л гэсэн үг шүү. Тэгэхээр би одоо жишээлбэл одоо онлайн сургалт саяхан ингээ сая 29-наас эхлээд нэгээд явж байна. Тэгээд тэн дээр нөгөө сургалтын дээр бичлэг хийх болгонда за өөртөө алдаа өгнө шүү. Алтгаж зөвшөөрнө шүү. Алтгаж зөвшөөрөө манайхаа. Анх удаа зурж байгаа хүмүүс хизээч төгс төгөлдөр юм хийн гэж байхгүй. Энэ дээр алдна. За багш нь алдчихлаа гэх нөгөөдөө ингээл зурж байгаа байхгүй. Тэр нь хамгийн гоё юм билээ. Одоо нөгөө өөрөө зурах бас заах тэр мэдрэмж хоёр нэг арай өөр төвшөнд байдаг юм л гэж харсан. Тэгээд одоо нөгөө нэг намайг нэг хүн тэгжсэн. Та ингээд баян сураад ядрахгүй байна. Амар хэцүү ажил биш юм шүү гэж тэгжсэн аахгүй. Үгүй би бүр дуурлаж дотор нь орж тэгж энэ зүйлийг хийдэг бөгөөд өстө нэг сүнсний юм хийж байна гэдэг чинь л энэ дээр явж байгаа. Тэмэтгүй энэ цаашлаад өөр одоо юу гэдгийг хувирч те хувьсаж бяцлагтай яаж холбогдох юм бэ бол ирээдүг бол мэдэхгүй байна. Одоогоор яг хийж байгаа юм аа л энэ чиглэлээр явж байна. Одоо тэр нөгөө Асуулт ирсэн. өнгийг яриадсэн шүү дээ. Одоо би ингээд мандатал зурдаг хүмүүсийг харахаар ингээд байхгүй. Ногоон өнгө мөнгө татна, тийм өнгө тэгнэ, ийм өнгө ингэн гэж тэгээд байгаа. Тэр нь тэгвэл хувь хүнээсээ олоод ондоо юм тий. Тий, ерөнхийд юу санаа ингэ штэ нөгөө одоо бид нар жишээлбэл энэ улбар шар өнгө наран сүлжээ хоёр дахь өнгө хүртний өнгө гэж мэддэг наран сүлжээн дээр юу дэмждэг вэ гэдэг ингээд бяцлал хийдэг хүмүүс бол мэдэн штэ бүтээлч чадварыг дэмжин улбар шар өнгө гэхэд тэрнтэй адилхан ерөнхий өнгөнүүдийн ерөнхий нөгөө нэг цагаан ногоо улаан өнгөнүүдийн чинь ерөнхий нөгөө нэг зүйл байдгийг бол нөгөө хүмүүс мэддэг штэ. Тэрнтэй адилхан ч биш ээ. Нөгөө одоо нэг чимэн мэдэндээ нөгөө мантлыг нөгөө нэг кодоор нь бодоод палмастраар будаад идэх штэ тий. Нөгөө төрсөн өдрийн мандалаа юу? Төрсөн өдрийн мандалаа тий. Тэрэн дээр ч нэг тайлбар гаргаад тэр хүнд нь хэлж өгöd идэг штэ тий. Тэрнтэй бас төстэй тийм аргачлал байна. Гэхдээ тэр палмастар буддаг тэр юу гэдгийг би уучлаарай тэрийг хэлж мэдэхгүй байгаа шүү. За тэрлүү нөгөө орж үзэг болохоор яг өөрөө зурж ирсэн уралдан. Гэхдээ тэр тайлбар нь яаж гараад хүмүүс яаж ажиллаад байгааг бол би тийшээ орж байгааг болохоор сайн мэдэхгүй. Тэгээд тэрэн дээр боддог аргачлалаас арай өөр аргачлал байдаг. Боддог бас төрсөн онсоор нь. Тэгэнгүүтээ тэр хүний яг мандлын гол мандлын одоо энэ мандлын гол цэг байна шүү дээ тий. Энэ гол цэг тэр өнгнөөсөө эхэлвэл бүр илүү энерги нь тань дээр илүү очноо л гэж тийм тайлбар гаргадаг. Тэр нь одоо жишээлбэл одоо над дээр улбар шар гартлаа гэхэд улбар шар өнгөний тайлбарт маш олон юм гарч ирдэг байхгүй юу? Тэнгүүтээ одоо зөнгөөр явна, бяцлал хийвэл зүгээр мүгээр гэдэг нөгөө яг миний хийх сүнслэг чанарын юмнууд тэн дээр ирнэ. Бараг бэлгийн талын тийм тайлбар нь гараад ирчдэг гэсэн үг. Тэр нь хувь хүн болгон дээр бүр яг зөгцсөн гэсэн 100% баталгаа байхгүй шүү дээ. Ерөнхий юмнууд ингээлцэн байдаг. Тэгээд хүмүүс төрсөн онсороо өгөөд мандлаа бүтээлэгдэх байна. Одоо эхнэр нь хөр үе байлаа гэхэд чинь нэг нь хөх гараад нэг нь цэнхэр гарыг цагаан цэнхэр хоёр өнгө гарсан гэж бодод тэр хоёр ингээ хооронд уусгаад мандлын бүтээгчээр бүр гоё болоод ороод ирдэг ч юм. Тэгэж хүмүүс бүтээлэгдэг. Тэгээ бүр нөгөө зохицгүй өнгө байвал бас хэцүү л дээ тий. Тэгээ зарим хүмүүс бол зүгээр одоо байгаа орчныхаа дизайнд тааруулаад тий. Обам ямар өнгөтэй тэрэндээ тааруулаад авдаг. Жишээ нь би нэг их надад нэг захиалга орж ирсэн юм аа. Тэгсэн чинь тэр ихч болохоор би одоо манай байгаа орчин өөрөө юм жоохон хүрэн боронхтой би ингээд шинэ алтан тушаал авч байгаа надад мандал уурлаад өгч гэдэг байхгүй юу. Тэгээд тэр хүний мандлыг яг тэр орчныг би харчингуутлаа ягаад ч надад тийм хүрэн боронго очиж байхгүй өөрөө миний зүн ажиллаж байгаа байхгүй тэн дээр. Тэнгүүт тэр хүн төрсөн онсроо өдрөө бодуулъя гээгүй. Тэнгүүт надад тийм өнгө орж ирээд би санд болгоод энүүгээр зурх уу гэдгсэн чинь тэр хүн тэгээд гэдэг. Тэнгүүт л ингээд бүр дотроос тэр хүний энерги орж ирэх гэж бүр тийм хүчтэй энерги орж ирээд байгаа хэрэг. Тэгэл яг тэрүүгээр ингээд явуулж шүү дээ. Тэгээ хүмүүс чинь нэг одоо жишээлбэл энэ толтой ингээд хэлгээд гоё гялцаж мэлзаад харагдаад байдаг шүү дээ тий.
Манай монголчууд ихэнхдээ толин дээр юм тусахад онцгой монцгой гэл нэг бас нэг ядаргаатай нэг юм байдаг л да. Тэрнээс гадна зүгээр тол гэдэг бол өөр юу гэдэг нөгөө сайн талаар нь тайлбарлах тэр хэрэгцээ нь бас байгаад байгаа юм шиг байна надад бодлоо. Мгм. Мгм. Тэгээд оёл чимэглэл гэдэг утгаар нь хүмүүс хэлж чинь зарим зүгээр яг бяцлаглалын төлөв рүү ордог хүмүүс бол ихэнхдээ толгоо бас хэлэгдэг. Толгуугаар хэлхий, толтой хэлхий гэх Мгм. жишээний. Өөрсдөө таалагдсан өнгийг өгөх жишээ ингээд олон янз бүрийн бүтээж Нэр болж байна л тэр да. толны талаар их тийм сайн сонсч ирсэн юм. Мм. Харин тийм ээ, толны талаар одоо нөгөө юу гэдгийг асуурахаар хүмүүс толинд яадгүй, тол ингэдэггүй гэл юм бэ. Гэхдээ сайн талынх нь юмнууд бас байд юм билээ. Гэхдээ яг одоо миний тархинд бол орж ирэхгүй энэ тэр Мгм. мэдээлэл байгаа. Би уншижсэн тэр. Үгүй их биш Толны байгаа бас илгүй тийм дайрагчтай. сайн талууд байсан. Тийм. За манай Миний Донбад мэдхээр бол өстой нэрээ 40 градус 50 хүрч гинүү гэдэг чинь миний хөлс möс оо гарч байна. биш нүүр чин гоё чиг л хэлдэг шүү. Өстой бочод байгаа шүү дээ. Тэгвэл юу вэ? Хоёлаа Мм. мандала одоо сургалт явж байгаа гэсэн шүү дээ тий. Мгм. Одоо нөгөө би чи одоо зүгээр за нэг сургалт авъя гэдэг явж ийсэн аа. Өстө чамтай харин энэ алтан туяа гів гин тэггүй тийм алтан туяа дээрээ мандала зураад ийсэн. Тэгээ юу хийж байгаа гэдэг. Тэгсэн чи яг сургалт нэгж байгаа. Тэнгууд би заашгүй бодлоо. Тэгээ сургалт явах гэж би сургалт явах пэйж нэг шилжил харуулчих. Тэгээ хоёул сургалтын Тэгээд дээр дээрэс нь аа сургалт явуулж байгаа пэйжээс гадна аа би сарнаага бас энэ юун дээрээ сургалтандаа урмаар байна. Тэгээд дээрэс нь ерөн гадаад байгаа манай монголчууд маань энэ онлайн сургалтанд орж ирээсэй гэж хүсэж байна. Ер нь бол одоо нөгөө нэг миний хамгийн гол сургалтын өөр сургалтуудаас өөр байгаа нэг юм нь ихэнх сургалтууд нөгөө хэрэглэгдэхүүн буюу бэлтгэц гэж яриад байдаг. Ер нь бол бэлэн байдгүй л дээ. Мандал дээр бол зүгээр бэлэн тийм зурцсан мурцсан юм бол байхгүй шүү дээ. Эн чинь өөрөө сэтгэж өөрөө бүх юмаа хиймгээ гаргаж явах нь энэ урлагийн гол онцлог нь баггүй уг нь. Тэгэхээр миний сургалтын дээр юу байгаад байгаа гэхээр зөвхөн одоо нэг гурван төрлийн мандлыг урлах тэр техникүүдийг энгийн аргаар сайхан бичлэг хийгээд оруулсан байгаа. Тэгэхэд бусад одоо сургалтууд яадаг гэхээр нөгөө бэлтгэцийн гэдэг байхгүй. Одоо хэрэглэгдэхүүнийг би одоо хэрэглэгдэхүүн гэж хэлэх дуртай. Зургийн хавтан, буудаг, биер нөгөө цэглэгч мэглэгч чинь ингээд сургалтандаа оруулаад тэрийг нь хүргэл дээр аваад тэгээд зурдаг. Тэр нь бас хөөрхөн 150-аас дээш олоо явчихдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө олноороо орж суралцах боломжгүй бас зөндөө байгаа шүү дээ манай Монголд ч гэсэн. Тэгэхээр одоо гадаад байгаа хүмүүс тэр бэлтцийн гээл хургуул гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө бэлэн энд одоо заагдсан байх шүү. Та нар маань өөрсдөө одоо юу гэдгийг одоо энэ жишээлбэл будгийг одоо энэ будагны савыг тий энэ будагны савыг авна. Одоо энэ нэг хөр хиймийг авна гэдэг нэгээр нь би загаад өгсөн байгаа байхгүй юу? Тий. Тэнгуут л тэрийгэ таад маань гадаад байгаа хүмүүс маань сайтаар орж захиалж авдаг юм уу? Нэг бол тэр байгаа хүчнийхээ уран зургийн дэлгүүрүүдээр ороод юм уу? Нэг бол пэйжээр нь юугаад хургуулээд авдаг ч юм уу? Одоо бүх юм ингээ хургал дээр ирдэг болсон цагт тий. Тэгээ яг миний нөгөө нэг сургалтын дээр заасан тэр хэрэглэгдэхүүнүүдийг аваад тэгээ бичлэг юм үзээд ингээд зурх боломж дүүрэн байгаа наач байхгүй. ч айгу гоё санаа энэ тий. Монголын тэр нэг мандал уралж байгаа хүмүүсийн ахын дээр бэлтцээ өргүүлж аваарай. Ирээд шууд хийгээд авчих шиг байгаа би гоё юм тий. Тэг чи өчигдөр би нэг дэлгүүр орсноо бас тийм зургийн бэлтгэц нөгөө бодог модгийг хараад байна. Таашна за эндээс авч явна ч гэж юу аах вэ? Зүгээр очиод тэр оцсон газраас нөгөөдгөө олж авъя гэх. Тэгтээ хонгороо мэдээж нөгөө нэг Герман энэ Европын орнууд байгаа тэр акриликэн будагнууд бол энэ хятад будгийг бол хавь дээр гоё чанартай будаг Тийм бид бодож байна. Тэгээд бүр Монголд байгаа энэ уралдаг хүмүүс бол гадаадад авах байсан гэдэг мөрөөдөлтэй заяа. Зөвхөн бидний одоо хэрэгжилж байгаа акриликэн будгууд бол дандаа хятадын сайт дээр хятадаас орж ирж байгаа брэндүүд явж байгаа шүү дээ. Тэгээд айл гайгүйгийн л аваад хэрэгжилж байна л та одоогоор бүтээж байгаа мандал дээрээ. Тэгтээ ихэнх одоо мандал уралдаг яг энүүгээрээ явдаг хүмүүс бол дандаа Европоос юмнуудаа захиалж авах шин. Тэр нь өөрсдөнд нь нэг удаа авчихад бол маш гоё өртөнгөө горилт болж байгаа юм. Тэр бодгонуудын чанар шал өөр гэдэг байна. Одоо нэг эмний чанартай л арга адилхан юм да. Тийм. Нөгөө Оросд хийсэн яг адилхан эм Германаас авсан эм хоёр гацдаг шиг л гадаг. Тийм. Тэгэхээр би гадаад байгаа монголчуудад бол бүр харин ч над гадаад байгаа тэр дэлгүүрүүд рүү н ороод аваад тэгээд нөгөө нэг дээр нөгөө нэг бэлэн нөгөө нэг яг будаг нь байхгүй учраас зарим нэг өнгөнүүдийг гаргана шүү дээ. Өнгө гаргалт хийн шүү дээ. Тэгэхэд өнгө гаргалт яаж хийх вэ гэдгийг бас тэр бичлэг дээр хичээл дотор нь орчод яваад байгаа байхгүй. Тэгэхээр чинь өөр нэг чамд байгаа өнгөөрөө тэр өнгийг ингээ гаргаад явах боломжтой. Тэгвэл үндсэн 7 өнгө авсан багт бус нь
Би Өчигдөр тэгэл харин окей. яг ингээд нэг айгуу гоё юм бодог байхыг харсан чинь усан бодог гэж байгаа. Тэгэхээр за усан бодгоос ч арай боддгоо байлгүй дээ. Тэр акрил макрилээр арай бодох байлгүй ч юм уу. Үнэ л Мгм. утсыг л. Тий, зөв бодсон те. Акрилик бодгоо бодно. Тэгээд яг одоо нөгөө миний одоо зарлж байгаа онлайн сургалтын дээр улбар шар өнгөтэй, цэнхэр өнгөтэй, тэгээд нил ягаан буюу чернил ягаан гэж хэлдэг те. Энэ гурван Тий. төрлийн өнгөөр гурван ширхэг юу ягаа. Гэтэ найз нь яг юун дээрээ бол гаргаж яг өнгүүдийн жишээлбэл одоо энэ улбар шар нь энэ Одоо дээр чиний явж байна. шар явж байна тий. Ийм гурван төрлийн мандал урлах бичлэгийг хичээлийг оруулж байгаа. Тэгээд групп дотор хамгийн гол нь мандал урлыг чинь яаж сандарч хийдгүү идэг байхгүй юу? Тэгэхээр он дуустал тэр групп дотор байж гин хүмүүс нь бичлэгийг байж гин. Тэгээ сайхан юмнуудаа авч чагаад Оо өөрийнхөө зөндөө бодог хэлбэлтгүүнийг шүү дээ өгч чам байгаа. гартал тий. Тийм зүйтэй байгаа. Тэгээд ингээд сайхан өөрийнхөө таваар хийх боломжийг олгож байгаа шүү. Тэгээ маш нөгөө нэг хэрэглэгдэхүүн өгөхгүй болохоор маш боломжийн үнэтэй. Үнэн Юу хийдээ. зарлагдсан байна. Төлбөрийг дандаа нөгөө чатаар нь явуулж байгаа. Наад дээр чинь Тэгвэл энэ пэйжлүүн хідүүлээ пэйжлүүн ороод мессеж пэйжийн хийчихэл шууд чат руу комментэр биш шууд чат руу явуулаад мессеж байгаа тий мэдээлэл аваад мессеж би тий мессежтэй нь тийшээ ороход л явуулсан байна шүү. мгм, мэдээлүүд нь очиод байна. За Энэ хараа тэгээд Ананд зураас мандал мандал арт гэдэг мгм. пэйж руу ороод авах юм бол хэдүүлээ Ананд госууд гэж болох манай нэ. том хүүгийн нэр ахгүй юу? За. Баяр баясгалан гэдэг утгатай нэр ш манай том хүүгийн нэр. За. Тэгээ энэ энүүгээр өгсөн пэйж маань байгаа. Ер нь тэгээд сонин штэ ер нь одоо сонин штэ гэдэг нь хүний зүрх сэтгэлээс гарсан зүйл ингээд маш одоо цөөхөн одоо юу гэж хэлэх үү? Үг нь алгуулчихлаа. Хурдан хугацаанд үнэлүү ингээд амархан хүрчдэг. Чимээ түрүү хэлжсэн 6000 гаруй дагагчтай болчихлоо. Маш амархан ингээд л би энэ одоо өөрийнхөө юугээр л явж байгаа энэ пэйж байхгүй юу? Нөгөө буст хүмүүс нь хэрэглэхгүй шүү дээ. Тэгээ нэг зурж байгаа юм аа л ингээд харуулад явхаар ингээд ширлэгтэй би бүр анх гайхчихсан. Хөөх нэг мандлын маань нэрийг 100,000 үзэлттэй. Тий бүр гайхчихсан. Тэгэхээр бас энэ урал олон хүн бас энийг хийх юмсан гэдэг хүсэл мөрөөдөлтэй байдаг баха. Тэгэхээр нэг удаа та бүтээлгэн гэхээсээ илүү нэг удаа та зурж үзээ тэрийг өөрийнхөө бүтээснийг гоё хан дээрээ үлгэх чинь бүр нэг тийм дүүрэн мэдрэмжийг авах шүү дээ. Тэгээд нөгөө одоо яг чи ярьж штэ чамааг ингэж ярьсан чи би чи ингээ бүр яг ингээ зүрх сэтгэлээсээ бүтээдэг ингээ бүр мэддэг байхгүй. Яг нэг зүрхнээс ингээ хайр ундраад наатаа хийхдэг бүр яг тийм байна. Тэгэд би түрүүн чамайг тэгж ярьсан чи би яг нэг юм бодсон байхгүй юу? Би ч одоо нөгөө өмнө брэнд мангар сонирхолтой нөгөө бэжинд амьддаг байх та би тэгэл нэг уйлаал нэг юм яриад гэдэг байсан шүү дээ. Тэгээд тэгчээл нөгөө нэг табоогоос 960 юм аваад бүр ингээд нөгөө шопинг бүр аддикт болцсон. Дэлгүүрт ингээд гэрт хүн юм мөргөж ирэхгүй ингээд 2 3 хоног айгүй сонир санагдал. За юм авъя гэх бүр ингээд авдаг тийм байсан. Тэгээ тэгжсэн нь одоо тэгээ тэр чинь бас брендийн юм өмснө тэргээл бас тэгнэ тэгсэн чинь хүн ингээд өөрөө өөртөө холбогдоод өөрийнхоороо байгаад ирсэн чинь тэр үнэтэй юм хямдхан юмны ялгаагүй болчихж байгаа юм. Одоо хараа тий энэ маус Apple-ийн маус хоёр ч юм одоо юу ч хийдэ зүгээр ингээд брендийн биш авсан цүн нөгөө 3,000 евроны цүнх хоёр миний нүдэнд үн цэнийн бүр яг адилхан. Би бүр өөрөө гайхаад байгаа байхгүй юу? Яаж? Тэгээ сая манай нөхөр төрсөн өдөр чинь болсон юм чинь чи юу авах гэдэг вэ? Тэгээ юу авах вэ? Гэсэн чи за юу яа чамаг яв шопинг дуул. Манай Берлинд чинь нэг том дэлгүүр идэг байхгүй юу? Бүх брэнд. Тэгээ гэл. Тэгэл би дараагийн 7 хоногт тэтгэж явна гэх. За тэгээ гэл. Чи тэгээд хэдэн евроор юм авч өгөх юм гэсэн чинь за тэгэл таалагдсан байл аваад үгүй штэ. Тэгэхээр тавчиж байгаа 3,000 евроны цүнх авахулнаа. Тэгээд бодоо явдаг байхгүй. Яа тэр өглөөнөө орчих. Тэгэл нэгдүгээр давхартаа нөгөө хамаг үнэтэй нүднүүд явж ирсэн. За хоёрлол гарлаа, хувцас үзлээ, гутал үзлээ. Эсвэл за гутлынхаар ороод гутал үзэл явчихсан та. Эсвэл бидний шал тэгсэн чинь нөхөр за би юу явж хоол идлээ чи өөрөө хараа тэгэд юу болохоор дуудаараа дээдэлтэй хоолтой. Тэгэл тэгэхээр би 10-аас нэг 15 минут нэг гэр гиснэ. Шал тэнийг би ч гэсэн явж хоол. Тэгээ өөрийгөө бүр гайхаад байхгүй. Уул нь хүн ингээд те төлий чи юм аваа гэсэн бол би ч одоо
бараг л өмнө нь авч чаддгүй мөрөддөг юмнууд аавна үсттэй. Мгм. Мгм. Тэгээ яг тэр үн цэн гэдэг юм нь адилхан болцсон. Нэг цүнхтэй байлаа. Тэр нэг 3,000 еврогийн цүнхтэй байлаа. Надад ингэ юм шиг ятаагүй санагдав. Тэгээ би тэн дээр өөрийгөө бүр гайхаад байгаа. Кавас болтгол юм байна. Тийм Одоо өөрчлөлт. тэгээд нэг хүн ерөн нөгөө тийм материаллык зүйлээс тэг таашаал дүүрэн мэдрэмж авдаг тэр үе өнгөрсөн юм шиг те нэг нөгөө бодлыг тэгэнгүүтлээ одоо жинхэнэ нөгөө байгалыг бүрсэн таргуух юм бол баг тэнд явж байгаас илүү бүрсэн таргуух юм бол чи дотроо баярлахаар байгаа байхгүй те одоо юу гэдгийг энэ гар урталыг ч гэсэн хүмүүс ингээ гар урталыг үнтэй л гэдэг яс юм дээр ингээ тийм гар урталт чинь яг жиний хүний өөрийнх нь энерги шингэсэн байдаг те тэгэхээр тэр утгаараа тэр хайр шингэсэн тэр үнцэн шингэсэн юм нэг арай өөр болоод тэгээд нэг олноороо үйлдвэрлэгдсэн одоо юу гэдгийг нэг том үнэтэй зүйл рүү гэхээсээ илүү зүгээр маш их энгийн зүйл рүү тэмүүлдэг болчих. Одоо энэ гадаадынхан манай Монгол руу яас их ирж байна те. Энэ гадныхан ямар их блок хийж байна. Одоо эн чинь л нөгөө нэг монголчуудын дахин сэрэлт гэдэг шиг энэ хөх толботой хүмүүсүүдийн чинь дэлхийн сэрэлтийг авчрах хүмүүс гэдэг чинь учирч анцсан бас энэ байглаараа энэ омглон онгон байглаараа ч юм уу те энгийн амьдралын мөн чанараараа хүмүүсийг татс сэрэх үйл явц маань яваад байгаа юм болов уу гэж би бодоод байгаа ш нөгөө талаараа тэгээ хитрхи их тэр одоо нөгөө гадаадын нөгөө юу гэх юм те үйлдвэрлэсэн тэр зүйлээс одоо хүмүүс тэндээс амглангаа авч чадхаа хэлсэн биш те тэгэхээр Гэхдээ тэр чинь тэр зүгээр зүйл л маркетинг л билээ шүү дээ. Би ч одоо маркетинг гэдгийг мэдээд айгу удаж байгаа шүү дээ. Маркетинг шүү дээ. Нөгөө жоохон мөнгөтэй хүний нүдэнд олигтой харагдах гэсэн хүмүүсийн сэтгэлээр нь тоглож байгаа маркетинг шүү дээ. Ер нь бол за яг гайгүй чанартай материалаар хийлээ. Чанартай материалаар хийгээд тэрний үнэ нь үсрээд 100 евроогоос илүү гарах юм байна. 200-300 евроос гарах илүү давхгүй юм шиг байна. Тэгсэн чинь тэрний оронд одоо бид нар ингээд нэг юм үйлдвэрлэлт хийсэн юм авснаасаа илүү одоо нөгөө нэг энэ Европч хувцас захиалгын хувцас гэж бүр аюу үнэтэй шүү дээ. Тэр чинь монголч ойдолчин дээр очиж юм хэлэхэж баг энэ дэлгүүрийн хувцас хямдхан болчдөг шүү дээ. Тэр монголчууд болохоор мөнгөөр амт гэж ойдолчин дээр очиж юм хэлэхдээ энэ Европынхан ч болохоор өөртөө зогсон цорын гац юм хэлэх гэж ойдолчин дээр очиж аюу их мөнгө төлж хэлээдэг байгаа. Тэгэнгүүт тэр дэлгүүрийн юм авч өмснөөс илүү миний төлөө гэх тэр ойдолчин нь тий ингээд зүрстгэлээ шингээгээд одоо миний ингээд энд зохицуулаад ингээд оёод цагаа ингээд оруулаад ингээд хийцэн юм миний хувьд үнцэнтэй миний энерги бил тохироод байгаа. Сүүлийн үед нэг тийм байлгаад одоо өөрөө ойж чадахгүй ш тэгэл. Ядаж энэ ойсын юм дээр энэ чинь ингээд чимэглэл хийчихвэл яаж миний болох юм даа. Гэсэн бодол юмны үнцэн гэдэг чинь нэг тийм зориулсан сэтгэлтэй, гаргасан сэтгэлтэй, тэр энергиндээ бодох тий байгаад. Тэрийг л маш сайн ухаарсан байна да. Тэгээ одоо би түрүүн чамаас нөгөө сүнсний сэрэлт гэж чиний хувьд юу ингэ асуужсэн чинь сүнсний сэрэлт гэх хүмүүс нөгөө сүнстэй холбож ойлгоод өгдөг чинь өөр дээрээ ирж өөрийгөө ойлгож хайрлах юм билээ ш. Харин тэгээд амьдрал айгүй энгийн байх тусмаа айгүй баацж байгаа. Энгийн харин. Тэгээд зүгээр гоё амьдраад хайртай хүмүүстэй цагийг аз жаргалтайгаар өнгөрөөвөл олон дурсамж бүтээгээл тэгэл явах чинь л юм зүгээр байна. Тэгэхгүй бол нөгөө одоо нөгөө дахиж төрчөөд өмнөх ажиллаад дуусна гэдэг. Тэгэхгүй. Одоо тэгээд бас нэг энэ дээр нэг сүнсний сэргэлттэй холбоотой бас нэг юм ярихад. Зарим нэг хүмүүс яг ингээд бүр материалын тал дээр биш, бэлгийн тал дээр нөгөө нэг юутай ажиллах тийм юутай хүмүүс бүр илт харагддаг байхгүй юу? Тэ? Одоо зүмэн сэрснийх ч юм уу хүмүүс нь илт харагддаг. Гэхдээ тэд нар хизээч тэр яг оноосоо буухгүй. За би нэг юм бизнестэй эндээс л явахгүй. Тэгэл амьдралд нэлээд юм тохиолдол шахуурдаал байна. Уйлал яваад байна. Бүлээн ширхгүй нөгөө талаа. Юу болоод байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ? Гэт уйлаад орж ирнэ. Яриад гаргасан ч ойлгохгүй. Ерөөс ингээд тавихгүй ш зарим хүмүүс. Амьдрал дээр тэгээд үхэл хагацл тохиолдуулна. Сүүлдээ бизнесэнд дампуурж явах шиг, тэгээд сүүлдээ нөхрөөсөө эхнэрээсээ салж явах шиг шахуурдаад байхад ойлгохгүй. Үгүй би ийм л хүн. Нөгөө ийм л хүн гэдэгтээ баригдаад ууч өгөхгүй ш. Тэр ийм маш олон тийм
Одоо инженер гэдэг хүмүүс шахаа гэж ярьдаг та тий. Бүр ойлгох гад тий. Чи ямар учиртай энэ дэлхий дээр ирсэн юм бэ? Яах вэ дахин дахин дөрөөд байгаа маа чи учрыг ойлгох чаж гэр би ойлгохгүй. Яа, ингэж явж байгаа маш олон хүмүүс байх юм да. Одоо би наад дээр чинь нэг гоё юм ярьж байгаа заа. Манай ангийн охин би ч бас нэг ангийнхантай шүү дээ. Тэгээ манай анги охин гэж ярьж байгаа. Хүүшээ би сте сүнслэг юм а чи яваад айгүй мундаг чадвартай болоо. Тэргүүс амар мөнгө хийнэ гэж бодсоч чинь худлаа байсан юм билээ. Яста үгүй байсан юм билээ. Тэрийг ойлгохгүй. Тэрийг маш олон хүмүүст одоо тий хэрэгжүүлээд туслаад би аюу мөнгөтэй болоод баяжнаа л гэж бодсон чи биш юм билээ шүү дээ. Гэлдэг шүү. Тэгээд би тэрний дараа ч гэсэн би бас яг тэгж байгаа. Тэр би бас яг тэгж боддог шүү дээ. За тэгээд тэгвэл тэр нь бол өмнө нь ингэсэн л дээ. Би чи тэр мандраа ярьж ах чи хүлэн зөвшөөртгүйсэн ахгүй. Мандрал чи хэлэл чи тий бас нэг тийх хүн шүү гэхээр би гоё л юм тий. Тэгэл чихнийхээ ажгуул гэж шүү дээ. Гоё л энтэй барыг итгүүл гоё л үлгэрвэ гэл хайчиж байгаа байхгүй. Тэгсэн чи би тэр тоон 6 надаас хол штэ тийм. Тэгээ явж штэ тоон 6-аар очдөг. Тэгээ тоон 6-аар очичаад ваа штэ энэ ч штэ янз бүрийн юм байна гэл яваал байсан чинь манай нөгөө ментор санаа чи ийм кодтой ийм хүн штэ гэхэл тэгвэл гоё л энтэй гэл аа гэл тэгчихэл байжсаа тэр чи нэг сараас их хэлсэн сургалтанд ороод явж байгаа 5 сар нэмлэн зөвшөөрч байгаа. Үгүй юу нь окей одоо ийм тэр чи ингээд бүр ингээд тэр код нэгээ бүр нэг биш нэжгээд байгаа байхгүй. За окей. Одоо энэ Маш олон хүн гэлсэн байгаад байгаа. Ингээд буцаагаад бодохоор тэгсэн байгаа. тэгвэл тэр чи ингээд нүдэн дээр бүр ингээд гаргаад ирж штэ ийм код ийм учиртай ийм хүнд байсан энэ ингээд юм аа тэгэхээр нөгөө тоо уншаад тий тэгсэн just like нэг өдөр сууж ирсэн. Үшээ юу нь яг надад яг одоо тийм бол гэж хэн ч хэлээгүй штэ. Яг тийм потенциал байна л гэж хэлсэн юм байна штэ. Тэгээ потенциал тэгвэл байж л байгаа байлгүй дээ. Тэрэнд нь ядаж итгэжчихэл та. Тэгж хүлэн зөвшөөрч байгаа хгүй. Тэгэхгүй тонцохоо л юм. Тонцохоо гоё л юм байна. Олон хүний тайлбарлал өгчт юм байна. Гэл тэгэл бас нөгөө тийм ингээл чихнийхээ хажуугаар өнгө лээ. Тэгээ явж ирсэн аа. Гівд би 5 сарын дундуур илүү сүүлээр хүлэн зөвшөөрсөх өнгөрсөн жил шүү дээ. Дөнгөж өнгөрсөн. Тэгвчээ хүлэн зөвшөөрсөн чинь 6 сарын 30-нд өвдөө сар илүү орон твтээд ёстой сууж чадгүй хэвтэж чадгүй яг хоолнд ингээ хэвтчихсэн. Тэгээд сарын хугацаанд юу вэ? Хамаг сериал үз дуусглаа. Netflix-ээр баах юм үз. Тэгээд сүүлдээ нөгөө сериалаас ууйдаа. Тэгээ Facebook ухаа явж исэн чинь нэг юм пост чөлөө видео чөлөө YouTube-ээр дайралдаг. Үн чинь айгу наттай адил үзэлтэй гарна. Юу гэд. Тэгээ ороод тэгээд бүх юм ингээ айгу өртөө өрөж байгаа байхгүй. Тэгээд тэр яг тэр одоо чиний яриад нөгөө хүлэн зөвшөөртөх үү гэдэг чинь хүлэн зөвшөөрчүүл юм айгу хурдтэй. Зөвшөөртлөө тэгэл зурлалт шүү дээ. Хуучнаа тавихгүй дээ харж дээ. Тэг чи 19 оноос хойш 25 он зөвшөөрч 6 жил ноцолцсон. Тэ? Ямаргүй л дээ энэ давааг ойлгохтлоо нэлээд олон хугацаа өнгөрнө. Гэхдээ одоо энэ цаг үед энэ энергийнх нь энэ цаг үед айгуу гоё хүмүүс ингээ хурдан ойлгоод байгаа юм шиг надад санагдаад байна шүү. Сүүлд зүгээр ямар нэгэн газраас сурж байгаагүй нэг охин өчгийн уулзалтанд орж ирээд одоо бүр сүнснийхаа төвшөнд бүх юм ингэж ойлгож ингэ заатарч гарч ирж шүү. Тэрээс юу нөгөө нэг сонсоогүй айгуу хурдан юм бэлээ. Бид нар чи ингээл мөлхөөд баг багаар яваад гэдэг. Тэгсэн чи хүмүүс орж ирэнгүүт гэс ингээд айгуу хурдан болцоогоод тэгсэн чи тэр нөгөө нэг одоо би чи нөгөө гадаад хэлээр 80 юм сонсоод мангар мэдлэгтэй болцсон гарахгүй. Угаасаа амар тарих садаг хэлэхгүй. Тэр нь тэгдэг энэ гэдэг л ингээл тэр чи бас дэмий юм бэлээ. Зүгээр юу ч мэдэхгүй байж байгаад орчхоор айгуу хурдан явчихд юм байна даа л гэж. Тийм нэг машин барихгүй байж байгаад жолоон цуусан тэр итгэдэг юм байна. Тийм. Яа за. Би хараа чамаас сүүлж байгаа асуултыг асуучи. Одоо ингэж нөгөө сүнслэг замаар яваад өөрийгөө олоод өөрийгөө танилцсан. Тэгээ яг энэ яваа замаар явж ихта одоо энэ замаар явж байгаа ч юм те ер нь ингэж хүмүүст нэг ийм л юм ойлгочихсон гэсэн юм чам байдгүй. Тэрийг хэлээ. Тэгээ хоёулаа дуусгав. Тий одоо энэ сүнсний сэрэлт сүнслэг зам ухамсарын сэрэлт гэж янз бүрээр л хэлж байна. Энэ замаар явж байхдаа нэг тийм
ихэнхдээ хүмүүс нөгөө сайн сайхан болсон зүйлийг л ярьдаг те. Хэцүү байсан зүйл нь бас жоохон дарагдаад өнгөрдөг. Тэгэхээр амаргүй даваад гэдгийг ухамсарлаа. Тэрүүний хэлдгээр сарнаш. Тавьж өгөхгүй ингэж удаад өөрийгөө зовоох хэрэггүй дээ л гэж хэлмээр байна. Тэгээ одоо нэг өнөөдөр нэг юмыг ойлголоо гэхэд маргааш нэг юмыг ойлгоно. Тэрний дараа дахиад нэг юмыг ойлгоно. Өнөөдөр мэдрэмж маш хэцүү хүнд гэд гаднах байдалтай ингээд алтан туяа хിവэрэ байгаа харагдаад байвч нөгөө доторх зөв мэдрэмж за тэр мянган жилийн өмнө болсон зүйл мөл гэл олон юмнууд ингэж орж ирж яг энэ дотор чинь ингээд дайм болтгоо байхгүй. Дарих зүрх хоёр жинхэнэ хоорондоо зодтолдог үе зөндөө байсан. Тэрийг давж гарна. За тэгэл давж нэг юмыг давж гарсны дараагаар угаасаа бэлэг нь байж л байдаг. Хизээд бэлгийг өгдөг ах. Тэгэхгүй чи за энийг өдөржихгүй үгүй би явахгүй гэл эвтэл байх юм бол улам л амьдрал доош уруудаалах юм бэл гэдгийг би өнөөдөр сайн харж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр одоо ингээд бүтэн дүүрэн хийх юм ойлгоцсон. За би чи ер нь ямар хүн бэлээ? Миний одоо мөн чанар өөрөө ангаагч байхгүй юу? Ангаагч гэхэр би урд нь ангаагч гэхэр одоо ийм хүмүүнийг имжлээд явах юм гэдэг ойлгоцсон. Гүгээдээс байхгүй юу? Тэгсэн чинь би өөрөө одоо энэ мандал бүтээж байгаагаараа хүнийг ангаадаг. Өөрөө ярьж байгаагаараа хүнийг ангаадаг. Өөр анагаах чадвар маш олон байгаа. Тэрийг олж хардаггүй л нөхөр байсан бодох. Уг нь миний одоо дээд эс буюу дээд үе, дээд эс гэж хэлэхгүй. Би дээд би гэж хэлсэн. Дээд би маань өөрөө анагаах чинь нэрхтэй байхгүй. Тэгэхээр одоо яг анаагч хүмүүс яг анаагч хүмүүстэй ингээд тааралдаад явдаг нэг типийг татдаг тийм бас өвдөс байна. Мэдээж анаагч нарч байна, төрийнхэнч байна, номчийнхэнч байна. Бид нар чинь ингээд тус тусдаа өөр өөр юм бас юунэттэй замнуудтай шүү дээ. Тийм номчийнхан бол хичээл номоо заагаад явчин төрийнхэн бол төрийнхээ хэрэгт ороод явсан гэх мэтчлэн. Дээд бинүүд маань өөр өөрийн зорилготой байдаг. Тэр нөгөө нэг том зорилгоос гадна жижиг зорилгот нь жижигхэн жижигхэнүүд маань яваад ингээд хоорондоо эвлэгдэл яг энэ дэлхийд ирсэн утга учир ойлгож байгаа энэ замналаар бид нар яваад байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ зам болгон дээр бол мэдээж дахиад нэг юм гарч ирнэ. Одоо ингээд болчлаа гэсэн үг юм бүрээс ерөөсөө биш юм бэл. Дахиад юм гарч ирнэ. Тэрийг өстой гоё ингээд зөөлхөн даваад гарчвал тэгэл окей чи өнөөдөр их юм хийсэн юм гэсэн үг. Хинжээс уйлж муулаад хэцүү болохоос шүүлтэ гайгүй л болчдөг л дөө гэж. Нөгөө дасан чиг дарван чиг гэдэг шиг ингээд дас сураад дасаад ингэж жагаад энийг юм ингэчүүл гайгүй болчтой. За нэг хүчин наалыг. Тэгэд өнөөдөр өглөө миний шал дургуурээс суудагтай адилхан. Тийм. Тийм бол. Тэгээ айгүй тийм юм сонирч болчих тийм доо. Энэ надад яг юу хэлэх гээд байна гэдгээр нь сонирхдаг. Ямар нэгэн одоо болохгүй юм ороод ирэх юм бол сонирх нь шүү дээ. За энэ яг надад юу хэлэх гээд байна. Сарнаа шиг тэгэл сууш тий. Тэр чи чам шиг төсвөртэй үний ажиллах уу? Төвчээртэй хүмүүс. Би бүр амар төвчээргүй гэдгээ л амар ойлгож Аа. байгаа. За тэгэхээр өөр өөрийнхөө гэрэлтэж байгаа юм чи тий. Чамдаа Тэгээд маш их баярлалаа. хайртай. Айгуу гоё яриа боллоо. Гэж чамааг ингээд харсан чи бараг адилхан дуу замаар л бүгдээ явдаг тий. Доторх одоо өөрийнхөө хамгийн сүдэр талуудыг одоо хүлээн зөвшөөрөө. Тэгэл өөрийнхөө гэрэлтэй талуудыг эндээс гаргаж ирээл. Тэгэл гэрэлтэх юм да тий. Янз. Тэгээд маш их гялалаа. Тэр их талархалтай байна. Чинийхээ одоо энэ подкастт орох юмсан гэдэг бас мөрөөдөл байсан уу байсан. Тэгээд өнөөдөр цаг нь ирсэн байна тий. Тэгээд энд уурж оролцуулсан подкастт уурж оролцсон маш их талархлаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ подкаст гэдэг үгийг монголоор ер нь хэлдэг үгүй юм болов. Би одоо ингээд одоо монголоор гэж асууж болж байна. Одоо нөгөө нэг цэцэг жаргалууд нэг танаа подкастт ордог шүү дээ. Нөгөө цэцэг жаргалууд гэж тэгдэж шүү дээ. За хөөрөлтөндөө тавтай мөрл гэнэ лайвыг нэг монголоор гоё хэлдэг шүү дээ. Тэр шиг бүх юмыг гоё монголоор нь хэлж ярьж өөрийнхөө үг хэлхэн дээр ч гэсэн анхаарч явах юмсан гэд боддог болчиход байгаа. Сайн биш тий. Би ч одоо тэгээд байл. За өнөөдрийнхөө подкастыг ингээд дуусгая. Би бол алтан туяа гэхэд мандалагийн сургалтанд орно. Тэгэхээр манайхаа яг ингээд өөрийнхөө дотооддоо би мандалагийн сургалтанд яагаад орох гэдэг байгаа вэ гэдгийг би тайлбарлаад өгч тээ. Нэгдүгээр яг би мандалаа зурч ийн гэдэг бол харсан тий. Яг хараад окей би ийм хийх юм байна да гэж харсан. Гэхдээ тэр хонд 80 эргэлцсэн угаас эргэлцсэн. Тэгчээд за маргааш за дараа бараг дараа жил хичээгүй байгаа нэг юм тий. Тэгэд би өөрөө айгүй гоё өөртөө төвлөрч сурмаар байгаа. Дотгошоо ормоор байгаа. Тэр зураад сууж явцдаа тэрийг одоо бүтээл гэж үзвэл тий. Бүтээл гэж үзвэл өөрийнхөө энергийг шингээгээд өөрийнхөө энергийг одоо мэдээж хүн мандала тэр сүрэг энергийг хийхгүй л ахгүй юу. Тэр яг гоо завтаа цагтаа өөрийнхөө хамаг зүрх сэтгэлээ шингээж хийсэн зүйлсээ өөрөө гэрт үлгөөд
тий ямар газартаа үлгэх үү дээ. Юу юм ямар өнгөөр зурмаар байдیں۔ Яг нь миний эхний зургийн өнгө бол би мэдчихлээ гал та. За чи нэг ийм өнгө мандалаа гэдэг чи тавьчаараа гэж тэгсэн бол хинцээ сайн юм. Тэгээд тэрийг хамгийн түрүүнд барьж авч хийх бах. Тэгээд өөрийн гэсэн тийм маш гоё өвөрмөц зөвхөн танд зориулсан тийм зөвхөн одоо нөхөртөө зориулсан ч юм аль гэрээхэн энерги зориулсан өөр хүмүүстээ зориулсан ээжүүд бид нар ч одоо өөр хүмүүстээ төлөвлөл тийм тэгчээсээ ингэчээсээ гэж санаа зовхосоо илүү хүүхдийн мэд зам ингээ гоё байгаа эрүүл байгаа одоо тийм юм дандаа бүтэж дуугаарч гэдэг юм дандаа тийм гоё эрүүлтэй сайхан энерги шингээсэн зүйлээ өөрийнхөө гар уурлаад бүтээгээд яг хүнд заач маран гэдгүү маа гэхэд ингээд өөрийнхөө гэртээ чимэх өөрийнхөө чөлөө цагийг зөв өнгөрөө өөртөө холбогдох ийм баг бясалгал ахгүй да бясалгал гэхээр хүмүүс ингээд суухыг боддог те тэр бол биш тэр бясалгал яг ингэх зүйлийг та өөрөө сурчууд энийг тань хизээч танаас авч чадахгүй. За тэгээд бас ингээд заримдаа ингээд нэг хүмүүс ингээд юм бэлэг үг их олддгүй шүү дээ. Үүндээ юу гэх юм. Би одоо ингэдэг байхгүй. Гэхдээ бүх юм байгаа хүнд би юу гэх үү гэд. Тийм. Тэнгуут чи вау 2 сарын өмнөөс бодвол одоо тэрний төсөөд тэрийг харахад би надад юу бодогддог байлээ. Энэ үнийг харахад одоо тэг ямар өнгөөр зүүн. Энэ нэг би өнгөөр гэж бодох юм бол энэ хүн миний үед ямар өнгөтэй гэж бодож байгаа л тэгэл одоо би ингээл нэг цэгийн тавхад дараагийнх нь ингээл гараад автоматар гараад ирдэг юм шиг байгаа даа байхгүй юу? Би бас сайн битгэхгүй тэгж таваглаад байна. Чиний хувьд бол тийм. Тий. Ингээл зурхад чинь вау өстө тасарсан билээ. Таны сэтгэлээс өгж байгаа ийм гой зүйлийг бүтээгээд өөртөө сурыг гэх юм бол алтан туяагийн сонирхолтод ороороо тийм болж чадварыг тийм гой зүйлийг өөртөө би болох юм та уриалмаар байна. Баярлалаа. Чамтай ингээ подкаст хийж маш гоё байлаа. Тасарсан подкаст хорж шүү.